Өнөөдөр хоёулаа энэ дугаараар мөнгөний тухай ярина. За хоёулаа өмнөх дугаараар боловсролын реформын тухай ярьсан. Тэрэн дээр таны хэлсэн үгээс хүн ер нь бүтээмжтэй байх ёстой. Бүтээмжтэй байж иж бүтээгдэхүүн гарна. Тэр нь зарагдчихж мөнгөтэй болно. Тэгэхээр бүтээмжтэй байхын тулд боловсрол мэдлэг байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр Монгол хүний хувьд Монголын боловсролын системийн хувьд бүтээмжтэй иргэдийг төрүүлж чадахгүй байгаа учраас бүтээгдэхүүн нь бүтээмж нь бага. Тэгээд тэрнийгээ дагсан цалин бага. Тэгээ ер нь цаашдаа тэгээд амьдралдаа сэтгэл гондуу ийм байдал их түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр хүн болгон л ер нь мөнгөтэй болох юмсан, хурдан баяжих юмсан, хоёлоос дээр ярьжсэн Америк надад гардаг шиг цүнхтэй мөнгө олох юмсан, суглаанд, казинод хожих юмсан гэж боддог. Гэтэл таны мөнгөний менежмент гэдэг ном дээр чөлөөт эдийн засгийн нийгэмд мөнгө олох ерөөсөө хоёрхан арга л. Нэг нь цалингаар, хоёр дахь нь хуримтлал үүсгэж хөрөнгө оруулах гэсэн. Тэгэхээр энэ үнэхээр л одоо хууль ёсны хоёр боломж нь юм. Тий, ерөөсөө ийм аргаал олж байгаа. Тэг яг хөө цалин гэдэг маань өөрөө хөдөлмөрийн хөлс шүү дээ. Тэгэхээр энэ бид нар Монголынхоо бас энэ олон мянган жил явсан хэл маань бас дэлхийг эзэлж исэн хэл маань айгүйх зөв ийм логиктой, философитой юм байл л дээ. Хөдөлмөрийн хөлс гэдэг юу гэхээр хэр их хөдөлмөр гарна тэдний чинь их хөлс орж ирнэ л гэсэн юм санаа юм билээ. Тэгэхээр одоо ихэнх хүн бол одоо өнөөдөр яг гэдгийг баян айлын том группийн өв залгамжлагч болж төрөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол ерөөсөө хийж чадах юм нь сайхан оюун ухаан байна. Хүсэл эрмэлзэл байна. За хоёр гар хөл байна. Ингээд хөдөлмөрөөрөө эхлээд хөлсөө бүтээн. За энэ хөлсөө яаж одоо аль болох нэмэх үү гэдэг ийм асуудал яригдана. Тэгэд би энэ санхүүгийн философи гэдэг нэг ном 2017 онд бичсэн. Миний анхны ном л доо. Одоогоос 10 жилийн өмнө гэсэн. Тэгээ мөнгөний менежментийг бол сүүлд бичсэн. Одоо 4-5 жилийн өмнө бичүүдээ. Тэгэхээр энэ санхүүгийн философи гэдэг ном бичсэн шалтгаан. Тэгээ одоо би чинь 25 жил санхүүгийн захад ажилласан. Нөгөө санхүүгийн зах гэдэг маань нарантуул дээр магадгүй оймс зарагддаг бол санхүүгийн зах дээр мөнгө эргэлдэж яадаг. Тэгэхээр мөнгө гэж юу юм гэдгийг одоо ойлгохыг айгүй хүсэж би одоо санхүүч хүн байж ич мөнгөө ойлгохгүй хүн одоо мөнгө гэж юу юм ганц зүрхийг асуухаар тайлбарлаж чадахгүй бол одоо бас их эвгүй юм да гэж бодоод ер нь нэлээх судалж үзэж ном зохиолыг нь хараад тэгээ нэг юм шин санаа гаргасан гэх юм уу ер нь баруунд байдаггүй. Барууны одоо эдийн засгийн ном дээр чинь мөнгө гэдэг бол төлбөр тооцооны хэрэгслэл гэж байгаа байхгүй юу? Эсвэл хөдөлмөрийн одоо хөлсөөч гэдэг юм. Тэгэнгუთ би энэ дээр шин санаа гаргасан энэ их ойлгомжтой болсон юм. Тэрийгэ тантай уулзвал мөнгө гэдэг маань ерөөсөө бүтээмжийн хэмжүүр юм байна. За компаниуд ашгаа нэмэхийн төлөө л ажилладаг. Орлогоо нэмэхийн төлөө ажилладаг. Тэгэхээр орлого ашигч яхаар өсдөггүй гэхээр бүтээмж нэмэгдэж л орж ирнэ. За хүн бол одоо цалин авна, бонус авна. Энд чи яах вэ гэхээр цалингаа яаж нэмэх вэ, бонусаа яаж нэмэх вэ гэхээр бүтээмж л юм байна. Тэгэхээр хүн гэдэг амьтан маань өөрөө бүтээмжийг хэмжих нэг юм тоо хэрэгтэй шүү дээ. Одоо та хоёрыг одоо хэмжүүл метр тэдэн санж өндөр, тэдэн килограмм жинтэй. За биеийн одоо body mass тэд гэдэг ингээд нөгөө хэмжүүрүүд байгаа тийм. Тэгэхээр энэ хүн хэр бүтээмжтэй ажиллаад байгаа вэ гэдгийг хэмждэг хэмжүүр маань мөнгө гэдэг нэг юм байна. Энэгээрээ мөнгө бол их гайхамшигтай байна. Тэгэхээр энэ бол өөрөө бас барууны санхүү эдийн засгийн онлын нэгч номонд байхгүй тодорхойлт. Тэгээд би бас дотроо их баярлаад байгаа. Энэ айгүй ойлгомжтой амархан тодорхойлт болчлоо. Тэгээд би хүүхдүүдтэй ингэж дандаа заадаг юм. Мөнгнөөс айх хэрэггүй. Мөнгө зүгээр л хэмжүүр. Өөрөөр хэлбэл би одоо жингээ хасъя гэж бодож байгаа бол жин дээр гараад зогсон миний чи айгүй өндөр зааж л те. Тэгээ тэрнээс юунаас найдгийг. Тэгэл сайн л үстэй тэрийг л буулгая л да. Тэгэхээр өнөөдөр миний авж байгаа цалин бонус бага үйж болно. Тэгвэл би энийг яаж нэмэх вэ гэхээр бүтээмжэл нэмнэ. За тэнгуут ингэдэг ижил ажил хийж байгаа хүнийг гадаадд байгаа хүнтэй харьцуулаад тэнд тийм цалин авч байхад миний цалин тэр байна гэхлээр тэр цэвэр бүтээмжийн ялгаа байгаа тий. Ерөөсөө тэр бол бүтээмжийн л ялгаа. Зүгээр нэг нюанс нэг одоо ойлголт байгаа нь манай улсын систем буруу байгаагаас болоод Америкт байгаа залуутай яг адилхан бүтээмж гаргаж байгаа боловч тэрнээс арай бага цалин авах боломжтой. Улсын зохион байгуулалтын буруугаас, эдийн засгийн зохион байгуулалтын буруугаас болоод. Ер нь бол
ойролцоол төхөж очино. За тэгвэл эдийн засгийн зохион байгуулалт гэж ярьсных асуухад эдийн засаг яаж ажилтдаг юм бэ? Би нэг хүний анимашн үзсэн. Тэндээс ганц тогтоосон үг маань хэн нэгний орлого, хэн нэгний төлбөр болтгоо. Энэ давтагдсан процесс л ерөөсөө эдийн засгийн машиныг ажилуулдаг гэж ганц үг тогтоосон энэ зөв. Би бол одоо анх удаа сонсож байна. Тэгэхээр зөв бурууг шууд хэлэхэд ярилцлагын дунд та бүхэн ярьж байхад магадгүй зөв нотлогдохыг үүсэхгүй. Би бол эдийн засгийг юу гэж ойлгодог вэхээр одоо эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт гэдэг эдийн засгч нар ярьдаг. Бид нар одоо телевиз үздэг шүү дээ. Барууны сони үйл уншин, санхүүгийн мэдээ уншихаар дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө, буурлаа. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэг тэдэн мянган доллар болгочих юмсан. За экспорт өслөө, буурлаа. Импорт нэмэгдснээс болоод хамаг доллароо гаргаад одоо ирээний бараанд өгөө явуулчлаа. Японы одоо хуучин машин төлчлөө гэл. Юу яриад байна гэхээр энэ бүх эдийн засгийн тодорхойлолтын артал бүтээгдэхүүн л яриад. Экспорт гэдэг чинь бид бүтээсэн юмаа гадаадад аваачаа зарах гэдэг нь хөрштөө. Импорт гэдэг чинь нөгөө гадаадуудынхаа хийсэн юмыг бид мөнгөний төлж худалдаж авах гэдэг нь. За дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг чинь бол дотоодын гэдэг нь бол одоо чиглэл байршил заасан тэмдэг нэр маягийн үг байна. Хасаа ич хэрэггүй үг байна. Нийт гэдэг чинь нийлбэр сум илэрхийлсэн үг байна. Хэрэггүй үг байна. Бүтээгдэхүүн л гэж өгүүлдэг чинь. Тэгэхээр бүтээгдэхүүн л юм биш үү гэж. Тэгэхээр эдийн засгийн систем гэдэг бол ерөөсө бүтээгдэхүүнийг бусад өрсөлдөгч одоо бас Монгол улс чи Хятадтай, Оростой, Америктай өрсөлдөж гин гэж бодъё л доо. Одоо зах зээл дээр нарантуул зах дээр өрсөлдөж гин. Тэгэхээр нарантуул зах дээр одоо бид нар өнөөдөр яваад очивол зарим нь оймс зарж гин. Зарим нь магадгүй гэр ахуйн бараа зарж гин. Тэгэхээр тэр олон лангуунууд өрсөлдөж штэ. Юугаар өрсөлдөж гин гэхээр бүтээгдэхүүнээр л өрсөлдөж гин. Хэн илүү сайн одоо бүтээгдэхүүнийг боломжийн үнээр зарж ийн гэдгээрээ л өрсөлдөж байна. За магадгүй зарим лангуу бол их мундаг болцсон, байршлаа олцсон. Бусад одоо өрсөлдөгч лангуутай адилхан чанартай бүтээгдэхүүнийг илүү үнээр зарж байна. Яагаад бол харилцагчийн үйлчлэгээ гоё хийж байна. Харилцагчийг нэрээр нь тогтоосон байна, итгэлийг нь даасан байна, урт хугацааны утга учир бүхий харилцааг бий болгосон ба шүү. Тэгэхээр энэ Монгол улсын эдийн засгийн систем гэдэг бол энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тэрийг гадныханд борлуулах, олсон орлого ард түмнэрээ одоо хувааж тэрийг одоо хувааж идэх юм л процесс гэж харж байгаа. Би бол тэгж харддаг. За бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн дотоодд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тухай ойлгох уу, дотоодд зарагдсан бүтээгдэхүүнүүд тухай ойлгох уу? Бүгд л. Одоо тэгэхээр нөгөө хөдөлмөрийн хөлс гэдээ би та бүхэн ярианы ихэнд хэлдэг маань хөдөлмөр гэдэг маань бүтээгдэхүүн. Тэгэхээр ган зэрэг гэж залуу эсвэл гэрэлтод гэж залуу нэг компанид 21 настай ажилтнаар орлоо. Тэгэхээр бид хөдөлмөр гэдэг бүтээгдэхүүнээ тэр компани зарж байгаа юм. Хариуд нь хөлс аваад байгаа юм. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань хэр чанартай байна вэ гэдгийг хараад байна. Тэгэхээр би нэг жоохон тийм хошигнох маягтай нэг ярьж ирсэн. Подолд байгаа жижигхэн ундааны цэхийн эзэн хүртэл миний үйлдвэрлэж байгаа ундаа амт чанар нь болж гин үү? За энийг уусан хүн гиз юм нь гүйлэх вэ гэж харилцагчаасаа нэг ундаа худалдаж авсан. Бидрийг баг бах ч нөө 50 төгрөгийн ундаа гэл байдаг л шүү дээ. Очиж асуудаг юм аа гэж. Тэгэхээр энэ юм ингээд ойлголтгүй баахан дээд боловсролтой хүмүүс л ажиллаад идэг. Тэгэл бөөн уур уцаар, бөөн стресс, цалин баг байна гэж одоо гомдлоод идэг. Тэгээд давхар XBet, Met, мөрөдө тоглоом руу ингээд ороод байгаа нь өөрөө утгагүй болчихж байгаа байхгүй. За тэрний оронд 21 настай хүүхдүүл за би энэ хөдөлмөр гэдэг бүтээгдэхүүний компанид өгöd байгаа юм байна. Миний авж байгаа цалин бол энэний үнэлгээ юм байна. Нөгөө миний бүтээмжийн л үнэлгээ байхгүй. Тэгэхээр би тэгвэл энэ бүтээгдэхүүн, энэ бүтээмжээ яаж сайжруулах уу гэд бодоод тэрэн дээр ингээ ажиллаад явчих тэр ердөө их хурдан дэшигээ менежер захирлуулж дэвшин. Орлого цалин ердөө маш хурдан. Энэ нь Монголд байна уу? Америкт байна уу? Та түрүү асууж ин л да Монголд, Америкт үнэлгээ өөр юм биш үү гэж. Би бол энийг хариуцлагатайгаар хэлнэ. Монгол, Америкт бол бүтээмжийг үнэлгээ тогтолцоо авь адилхан. Яг боддоор өгж байгаа цалин үйлс бол Монголд арай бага байхыг үсэхгүй л дээ. Тэрийг бол хүлээн зөвшөөрч байна. За яг энэ одоо хариултаас хүмүүс би ер нь хуримтлал үүсгэж чанддгүй, амждаггүй. Надад тэгж илүүтэй гарсан мөнгө байхгүй, юмны үн өндөр байна гэдэг ийм шалтгаануудыг хэлдэг. Гэтэл та бас мөнгөний менежмент номон дээр хуримтлал хийн гэдэг нь тарчиг амьдрахын нэр бишээ. Та хүсэж байгаа зүйлээ
аймараар хориод тэгээд үсэж байгаа юм авч чадахгүй тэгэл бүх юм хадгалаад авахын нэр бишээ гэж. Тэгэхээр энэ хангалтгүй цалин тарчиг биш амьдрах хоёрын дундаас ер нь яаж хуримтлал хийх юм бэ? Энэ нөгөө хоёулаа өмнө нь ярьдгийн гэр бүлийнхэндээ цаг гаргаж чаддгүй гэдэг өдгөө ойлголттой яг ижил зүйл үү? Яг ижил. Бид нар 2015 онд чи 10 жилийн өмнө Монгол одоо хүмүүс төр ийм санхүүгийн сэтгэл зүйн судалгаа хийсэн. Тэгээд судлаад үзсэн ер нь энэ хүмүүс ягаад хадгаламжгүй байна вэ гэж судалж үзэхгүй юу? Тухайн үед одоо 3 сая төгрөгийн цалинтай 5 сая төгрөгийн цалинтай 7-8 саяын цалинтай хүмүүс төр судалж байгаа. За өнөөгийн инфляцаар нь бодоод үзвэл өнөөгийн одоо 6-7 ч юм уу 15 саяын цалинтай хүмүүс хүртэл одоо ямар ч хадгаламж байдаггүй. Монгол хүнд хадгаламж байдаггүй. Гэтэл хятад хүн, Япон хүн, еврей хүн бол цалин одоо $100 байна уу, $100,000 байна уу? Заавал тэнд хуримтлал гэж юм үүсгэж идэг. Тэгээд судалгаа хийгээд та энэ хадгаламж ягаад та одоо 3 сая 5 саяын цалинтай гэж нэг ч төрлийн хадгаламж байхгүй байгаа юм бэ? Энд ч одоо хүний амьдралд эрүүл мэндийн асуудал тохиолдно. Машин дээрээ эвдэрч ингэрнэ. Тэгэхэд одоо та яах гэж байна гэдэг ингээд гүнзгий сэтгэл зүйн судалгаа ингээд далд хумсар руу н орсон чинь Монгол үндэстний далд хумсарт бол хадгаламж гэдэг үг нь буруугаар төсөөлөгддөг юм байна. Юу гэж төсөөлөгддөг вэхээр гинэт их мөнгө олоод тэндээсээ өр зөөлөө хаагаад үлдсэн эсхийн шуудайнд одоо хийж авчиад банкнд тушаахыг хадгаламж гэж ойлгодог юм байна. За ингээд бид Монгол улсын санхүүгийн салбарын төвхөнд анх удаа за тэгвэл хадгаламж гэдэг үг угаасаа буруугаар төсөөлөгдсөн ойлгогдсон учраас хадгаламжийн сурталчилгаа хичнээн явуулаа нэмэргүй юм байна. Тэгэхээр хуримтлал гэдэг шинэ үгийг гаргаж ирсэн. Одоо ашигласан гэсэн. Тэгэд энэ банк санхуудаа санаж байгаа бол хизээч хуримтлал гэдэг бүтээгдэхүүн байгаагүй шүү дээ. Энийг бид хэд энэ сэтгэл зүйн судалгаа хийж гаргасан юм үг байгаамаа. Тэгээ одоо Монголын бүх банкуд хуримтлалтай болсон байлээ шүү дээ. Тэгэхээр энэ хуримтлал гэдэг энэ юмыг гаргаж ирээд хуримтлал гэж юу вэ гэдгээ бид шинээр монголчуудын тархинд суулгасан. Энэ бол яг нөгөө хятадууд еврейнэр шиг багаар нөгөө хөөёөгөө хурааж байгаа охтон шиг эсвэл нэг болжмор үүрээ засгаад нэг жижигхэн үүс зууж нисэл байдаг шүү дээ. Нэг мэтгэд сайхан том үүр болгоцсон байдаг. Ерөөсөө л энийг яриад байгаа. Тэгэд хуримтлалыг бол одоо сар цалин болгоноос 10,000 юм уу 50,000 байна уу одоо 100,000 төгрөгөөр ингээл хийх асуудал л гэж монголчуудад ойлгуулсан. Тэгээ энэ маань одоо 10 орчим жил явж байна. Одоо чинь манай мандал санхүүгийн нэгдэл гэхэд чинь 120 гаруй мянган хүнийг хуримтлалтай болгочлоо шүү. Хэрвээ бид энэ бүтээгдэхүүнийг гаргаж мандал хуримтлал бүтээгдэхүүнийг гаргаагүй бол энэ 120 мянган хүн чинь тэр мөнгөөрөө одоо өстой нөгөө ярьдаг эрээний хог гэдэг шиг юм аваад чихэр шоколад идэл дуусгачих юм байхгүй. Тэгэхээр ямар ч бага цалинтай хүн байсан тэнд бол хуримтлалд хэмнээд хуримтлалт хийх юм мөнгө байждаг. Тэгэхээр хуримтлал ерөөсөө их багын тухай асуудал биш юм биш үү? Огт биш. Нөгөө манайхан ч шунаад байхгүй ерөөсөө нэг юм 100 сая төгрөг одоо хаанаас ч гинт нэг юм шахаа махаа хийдэг ч юм уу яа гинт толол одоо тендер авдаг ч юм уу тэгэл банкнд хийнэ гэж ойлгодоггүй ерөөсөө тэрний ойлголт биш техник тийм шаардлагач байхгүй. Тэгтээ бас сайн нөгөө судалсан гэлээ энэ аян дан хийж яваад ол зомог олоод тэрнтэй холбоотой байна уу бас тэр нүүдэлчин ахыг өөрөө нэг номон дээр тайлбарлахдаа 8 ерөөсөө хоорондоо хийдэг ус учраас гар дээр одоо мөнгө гэдэг зүйл байлгадгүй. Тийм учраас тэрийг хадгалдаггүй, хуримтлуулдаггүй ийм зан төлөвтэй байсан байна. Тэгэхээр цэвэр тэр нүүдэлчин ахуйн тэр хадгаламж гэдэг зүйлийг тийм байдлаар ойлгоход хүргэсэн юм болов. Магадaltaй. Ер нь бол нүүдэлчид чинь ингээд байнгын аян дайн нүүдэл судалдуунд явдаг учраас маш их хөрөнгийг одоо яг өөр дөрөө хурааж явахд ч одоо гэрт чинь дуртай хүн л одоо хаалга нэвшлээд орно шүү дээ. Тэгэхээр бас нэг тийм тал байна. Тэгээд тэрнээсээ болоод нүүдэлчин хүн бол нөгөө нэг талтаа маш сул талтай. Тэр сул талыг бид нөхөх ёстой. Бид нэг тийм дэлхийн хамгийн төгс соёл иргэншил биш байхгүй юу? Нөгөө талд агуу давуу тал байгаа. Бид тэгэхээр тэр агуу давуу тал нүүдэлчин соёл иргэншлийн давуу талаа байнга хөгжүүлж, сул талаа нөхчөөж л бид дэлхийн одоо зиндааны гүрэн болно шүү дээ. Том хүчрэг гүрэн болно. Тэгэхгүй нэг бол нэг сул талтай юм шиг ингэж яриад нэг бол нэг төгс юм шиг юм яриул айгу тэнэг хөхгүй. Тэр давуу талыг би яри. Давуу тал нь юу гэхээр өрх бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Би энийг аливаа улс орны одоо үндэсний эдийн засаг бол нэг юм уяа нэг юм уяхаар уйж баглахаар явдсан байх гэ надад нэг шинэ онол гарахгүй 10 жил юм. Тэгэхээр уяа нь юу юм гээд.
За халуун орны хүмүүс бол одоо олсны өвс тэ гэдэг ийм ургамлаараа сүлжээд уяа хийгээд одоо яадгийн тэр дэрсэн байшин саваа ингээд тэргээрээ ингээд уяад хийдэг. А манад бол адууны дээлэр дээс том нь гэж ирдэг те. Дээс хийж байгаа. Ноосоор. Тэгэд нөгөө талд нь сур. Тий үхрийн ширээ сур болгож. Тэгээ бид нар чи хүүхэд байхад тэгэл нөгөө шир мэрий чи ингээл зөөллөл шир элдэнэ гэл ингээл сууждаг. Тэгэхээр ингээд сур энэ дээс гэдэг имийг бол аль болгон юм. За нэхий юугаа эсхийгээ аль болгон өөрсдөө чинь. За нэхийгээ өөрсдөө боловсруулад нөгөө нэхий дээл нэхий гутлаа хийчин. Үхрийнхаа ширээр уулчин. Нөгөөх сураараа ингээ сайхан ойчин тэрийгээ. Тэгэд протеин бар буюу уургийн бар шүү дээ. Одоо манай фитнес ихэн сайн мэдэндээ борц ааруул хурууд бяслаг гэдэг чинь дандаа протеин 0 протеин бар байхгүй юу? Энийг өөрөх бүр хийн. Тэгчгээр эн чинь дэлхийд байхгүй супер үйлдвэрлэгч юм. Одоо айл бүр үйлдвэрлэгч байхгүй юу? Тэгэхээр энэний сул тал нь юу болоод ирж байгаа? Хоорондоо зарах юм байхгүй. Одоо нэг айл нөгөөтгөөсөө ааруул аваад оронд нь сур мөр өгөөд эн чинь нэг арилжаана юм явахгүй дээ шүү. Тэгэхээр Монгол хүн борлуулалт хийж чаддгүй учраас ийм учиртай. Борлуулалт ерөөсөө хийж үзээгүй. Тэгээ сайндал нэг уулын орой тэр нөгөө чулуу аваачаад өнгөлцсөн тэрийг хөөрөг гэж нэг гайхуулж ярина. За тэгээд хинийх нь морь тэлмэн хурдан жороо вэ гэдгээ ярина. Өөр зараадах юм байхгүй. Тэгэхээр энэ нөгөө мөнгөний энэ 8-ны энэ хятад эврээд байгаад байгаа юм бидэрт дутаад байгаа учраас бид 10 жилийн боловсролд энийг нөхөж өгөх хэрэгтэй байхгүй. Нөгөө еврей хятадуудаа чинь бид нар одоо олон улсын зах дээр очиж үзэлцсэн шүү дээ. Тэгэхээр бид бол 8 чинь борлуулагч сэтгэлгээгээр айгүй дутуу учраас тэрийг нөх. Саяны энэ агуу үйлдвэрлэгч юм аа бол гээж болохгүй. Хүн болгон ингээл ерөөсөө олс дэс юмаа хийгээл ерөөсөө гутал мутлаа хийгээл өмсдөг чинь бол дэлхийд байхгүй байхгүй юу? Яг үнэ. За, мөнгөний менежмент номон дээр мөнгө зөв хэмнэх хэрэгтэй гэсэн байсан. Ямар хэмнэлтийг зөв хэмнэлтэх юм бэ? За одоо зүгээр юу гэж ярих юм би жишээлбэл шинэ машин авч үзээгүй юм. Шинэ машин худалдаж авч үзээгүй. Яг тэгэхээр би санхүүчин учраас ингээ харах тэр машин үйлдвэрээс дилерээс гараад 30% нь унцдаг. Тэр чинь 0 гүйлттэй машин 2000 км явсан машин гэдэг чинь уг нь бол техникийн үзүүлэлтээр цоошин шүү дээ. За магадгүй зарим хүмүүс одоо сүсгтэй ч юм уу өмнө нь өөр хүн унаагүй өөр хүний одоо хар энерги шингээгүй машин унж гэдэг юм. Гэтэл дэлхий дээр зарж байгаа бүх машиныг дор хаяж 5-6 унтсан байдаг хгүй юу? Тэр чинь нөө контейнер руу унж оруулна, контейнероос унж гарах нь тест драйвын машин болгоныг 100-200 км унж одоо тест хийж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол 5-6 хүн одоо унтсан хар муу энерги шингэхээр бол шингэцсэн юм. Тэгэхээр би бол сайхан нэг 3 жил ч юм уу те 4 жил явцсан ингээ сайхан машиныг нэг 40-50%-аар хямдруулаад тэ нэг 4-5 мянга ч юм уу 6-7 мянга км явцсан машин сайхан угаагаал ариутгах удсаар ариутгаал унчаар надад гоё санагдаад. Тэгээ нэг 2 жил унжгаад одоо бараг л би ер нь ганц 2 удаа л алдчихсан. Ер нь их тохиолдолд дандаа үнийг нэмж зарна. Анх авснаасаа. Яг тэгэхээр над дээр машин ирэхээр улам гялалцсан. Улам гоё болгоол, улам өнгөлөөл, нэмээд жоох юм ингээл хийгээд тахаар тэгээд хүмүүс ч их гоё дуртай. Хүмүүс ч тэгэн штэ нөгөө борлуулалт гэдэг чинь те сав баглаа буудал муутай бүтээгдэхүүнийг хинч авахыг хүсэхгүй. Тэгэхээр ингээ айгүй гоё үнэрийн менежмент хийгээд машин дотор тий гоё үнэртэй байх хэвээр. Тэгэхээр чи хүн чинь за энийг авъя гэл. Тэгээ би дандаа л ер нь баг үнийг нэмж зарж ирсэн. Эн чинь л нөгөө химэлт тахгүй юу. Тэгэхээр яг энэ хүн болгоны философи өөр үжил. Зарим хүмүүс цоошин машин авч унж болно. Тэр хүмүүсээс асуу. Би зөв өөрөөхөө л юг хуваалцж байгаа. За тэгээд одоо бас хувцас сунар гэдэг юм уу ингээ юмнууд дээр аль болох яавал химэлттэй байх вэ? Яавал дараа нь эргээд борлуулах нэг өдөр борлуулахад үнэ багаалтах уу гэдгийг бол би байнга харж бодож ингэж худалдаа авалтай байдаг. Бизнес дээрээ ч тэгдэг. Би одоо чинь арилжааны банкны системд ажиллаад банкудад бас захирал энэ төр хийж байхдаа шинэ машин авч байгаагүй шүү. Яг тэр банкны мөнгө чинь бас хэмнэх хэрэгтэй шүү дээ гэдэг юм уу. Яг үнэн. Тэнгүүт одоо зарим нэг найзуудыгаа харахад энэ тэн цуслантай. Тэгээд ярьж байгаа яриа хөлтчлөөлөг энэ тэрний тогны мөнгө их гарлаалаг энэ. Гэтэ хэдэж ч амьдрахгүй. Гэхдээ за чи тэгээд хизээ очих гэхээр би нэг жилд 54 удаа л очсон байна лээ л гэн. 7 хоногт нэг удаа л очсон юм уу. 54 оцсныгаа бол ер нь их олон оцсон тооцож байна. Тэгээд наад чи ер нь ямар үнэтэй байшин 300 сая юм байшин. Багтаа. Тэнгүүд өөрөө одоо хэлжингүй би тэрийг одоо хадгаламжинд хийцсэн бол
тэрнийхээ тэргүүн төгрөг. Тэгвэл хүүгээр би зүгээр амралтанд 54 удаа яваад иж болох байсан байна гэдэг байгаа байхгүй. Гэх мэтчлэн ийм одоо бас нөгөө хоёулаа ярьж байхад нөгөө төсөөллийн гажууд буюу за ядж хат бас нэг ийм нөгөө монгол хүний стереотиптэй холбоход эдэлж хэрглэж байгаа юм аа. Баян тансаг амжилттай яваага эдэлж хэрглэж байгаа юмараа харуулах гэдэг нэг зам байна. Тэр нэг дариган гейцэн имэйл, айхтар бүдүүн хаш өөрөг, хаш ганс ч гэдэг юм уу те. Гэтэл сая хоёулагийн ярьсан юмнаас бодоход тэд нар бас нөгөө өрхийн төгрөгөнд өнгөрөөд өгөхөд тэрийг зарж идээд юм хүн болгодог байсан. Тэгэхээр бас нэг бодлын хоригдлолч юм шиг. Ер нь бол бас тийм нөгөө тухайд мөнгө хадгалахаар чинь хэцүү те. Тэгэхээр тиймэрхүү удам дамжин бас хойно legacy буюу өв үлдээн гэл юм байна. Ер нь жоохон прагматик мөнгөний менежмент хийхин тулд нөгөө прагматик болон реалист гэж яриад байгаа. Тэгэхээр монголоор орчуулбал илүү юм бодиттой, тооцоотой, нухацтай хандна гэсэн. Тэгэхээр би бол ингээ худалдаа авалт хийхдээ одоо 5 жилийн дараа яах вэ? Би хэрэглэх юм уу? Тэгээ одоо яг Зуслангийн байшин яг таны ярьдаг ерөөсөө ингээ харж байхад манай Зуслангийн байшин иргэн тойрно гэл нэх юм болол хашаа хатгах жагаал барьдгийн. Тэгэл бид яриад инээлд энэ угаасаа ирэхгүй дээ гэл. Тэгээ нэг нээлтийнхаа нэг орой ирж явах шиг байна. Та нэг баахан хүн амтаа авчирч тэрийг харуулж нэг ууж идчих шиг байна. Тэгэл байхгүй болчихсон. Хайрын хөрөнгө эн чинь эргээд тэр байшинд дандаа доллараар импортлж оруулж ирсэн импортын бараа материал тавилгал орж байгаа шүү. Тэгэд эргээл тэнд нэг одоо хэд чинь $50,000, $30,000, $20,000 ингэж булагдаад тэг эн чинь бүтээмж болчих. Тэр би бол юу гэхээр хөрөнгө бүтээмжтэй байх хэрэгтэй. Байшин бол тэр бүрэн хэрэглэгдэх хэрэгтэй. Пилетик авсан бол тэр банк тэрэн дээр хоол хийж явах хэрэгтэй. Машин авсан бол тэр банк унжаах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингэж бүтээмжгүй ямиг ингэж нөгөө гацаа хадгална гэдэг маань өөрөө үргүү зардал. Тэрийг хэрвээ одоо тэр 300 саяын байшинг магадгүй 30 жилээр ингээд банкнд одоо 11-2% хүүтэй ч юм уу эсвэл магадгүй хөрөнгө оруулалтын санд 13-4 15% хүүтэй ингээ хийгээд бодоод үсэх юм бол бүр одоо найгуу хичнээнч тэрбум төгрөг гарах юм те. Compound interest-тэй бодох юм бол бүр баллах нь. Тэгэхээр харин одоо хоригдлол хийхээр шийдсэн хүн тэр аяллаа эхлэхээс өмнө энэ мэт прагматик биш байдлаасаа салах ёстой юу? Салах өөрийгөө намаа хүн юу гэд бодчих вэ гэдэг бодлоос ангижрах ёстой байна тий. Одоо бас нэг ингэдэг ер нь ингээд хүмүүс ингээд хоёр туйл руу айгүйх яваад байна л да. Одоо сошиал дээр ч гэдэг юм айгүйх одоо зен гээл те. Бусдын юу гэж хэлхийг бити тоо. Бусдад юу ч гэж харагдсан яадгийг. Энэ шиг худлаа юм байхгүй. Хүн гэдэг амьтан чинь 4 сая жилийн турш одоо үүсч бий болохдоо намайг хүн муугаар харчих вэ. Би бусад хүмүүс цайхан харагдъя гэдэг юм генетикийн дизайнтай байхгүй. Энэ чинь кодчлогдсон. Энийг бойл гээд хэлчихээр болчдөг тийм амархан юм биш. Тэгэхээр энэ бол утоп, энэ бол хэрэггүй зөвлөгөө байхгүй юу? Тэгэхээр хүнд сайхан харагд. Сайхан зүйл эдэлж хэрэгэл. Гэхдээ прагматикгүй гэж. Өөрөлдөл үнэхээр хэрэглэхгүй нэг удаа очиж одоо найзуудтайгаа дайлах гэж Цуслангийн байр барьж байгаа бол тэр бол тэнэгэл. Тэрний оронд сарын хугацаатай түрээсэлж байгаа нэг дуудаал дайлчихгүй юу? Одоо сарын түрээс идвэдгийг 2 сая 3 сая л байна. 300 сая болохгүй байх. Гэх мэтлэн ийм одоо нэг хоёр туйлшраал тэнгууд нэг тал нь одоо нэг тийм одоо хайшаа бараг л шуудаа нөмрөөл айгу баяр баясгалантай явах юм шиггүй шүү дээ. Энд чинь хүмүүс чинь бие биенээс ичдэг. Бие биендээ юм эерэг одоо бие биендээ юм эергээр харагдах тийм генетикийн юм дизайнтай учраас хүмүүс чинь бие биенийг алж чадчихгүй хүн шиг. Хулгай дээрэм хийчихгүй хүн шиг ингээд нийгэм болоод амьдарч байгаа. Нийгмийн амьтан учраас хүмүүс бол бие хичээнэ. Бусад хүмүүсийн юу хэлхийг битгий тоо гэж зөвлөгөө бол сонсоход гоё байна. Ботлист байна. Хизээч хэрэгжихгүй. Та бусад хүмүүс таныг юу гэж хэлхийг тоохоо хизээч зогсоож чадахгүй. Тэгэхээр би хэлж тоо. Угаасаа энэ бол таны дэсэ. Тоо. Гэтэ тоохтой зөв тоо гэж. Юуг нь тоохгүй байх вэ? Юуг нь тоох уу гэдгийг ингэж өөрөө зөв ингэж ухамсартайгаар удирдах эхлэхийг нөгөө прагматик гэж юм. За эсвэл нөгөө стоик гэж ярьдаг шин. Одоо эртний грекийн за нөгөө Ромын Марк Аврели хааны стоик философи гэж ярьдаг те. Тэгэхээр энэ стоик байдал гэдэг чинь өөрөө яг эндээс ургаж гарна ч гэдэг юм. За иймэрхүү байдлаар хэрэглээгээ ингээд хуримтлал хийнэ гэдэг бол ингээд хэрэглэхгүй огт хэрэглэхгүй байх юм байна. Одоо бүр ингээд бүр одоо шуудаа нөмрөөд одоо зөвхөн луу үйдээ суу гэсэн үг огтхон ч биш гэж. Тэрийгэ зөв ухаалаг хэрэглээл гэж. За тэгэнгүүт
тэр сайхан сэтгхүүгээ зөв болгочлоо. Тэгмүүд ер нь хуримтлал хийхэд зориг хэрэгтэй юу? Мөнгөнд дүнгийн гэх үү? Эсвэл нэг ингэж асуусан. Мөнгө болгон хугацаатай байдаг аа. Урт хугацаат мөнгийг амьдралынхаа урт хугацаат зориг хэрэгцээнд зориулж тэрийг одоо төлөвлөө гэсэн байсан. Тэгэхээр хүн ер нь ямар зориг тавих хэрэгтэй юм бэ хуримтлал хийх. Тэгэхээр амьдрал тохиолдох одоо тодорхой ирж байгаа юм мөчүүд байгаа юм. За хүүхэд төрмөгч 18 жилийн дараа коллежд орно. Тэ? Тэнгуут би бас ингээд харж байхад эргэн тойрон манай үеийн залуучуудын хүүхдүүд одоо 18 сүрж ийн л да. Тэгтэл зарим нь гинт хүүхэд ингээд коллежд орох болсон нөгөөт чинь бас гайгүй сургууль тэнцчлээ. Тэгсэн чинь хураасан юм байдгүй. Тэгээ надад энэ бол маш харамсалтай сонсогдож байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь би бол 3 хүүхдээ ерөөсө төрөөл 3 хүүхдийнхээ нэр дээр нэг нэгээр нь сарын одоо 100 мянган төгрөг ингээд хийгээд эхэлсэн. Одоо манай эхнэр удирдаад явдаг. Тэрийн жоохон нэмсэн хааны 250 болгосон шиг санагдчихэв. Ингээд явчихаа. Тэгэл 18 нас хүрэхэд аль хэдийн коллежийн төлбөр нь бэлэн багхгүй юу? Эхнэр өвтөрт ямар ч санхүүгийн дарамтдаг. Тэгтэл ингээ айгүй өндөр боловсролтой ч юм шиг одоо ухаалагч юм шиг үеийн залуучуудаас нэлээд ийм сүүлийн хэдэн жил сонслоо л доо. Гэхдээ харин нэлээд гайгүй сургууль тэнцэж. Тэгсэн ингээ $50,000 гинэ. $40,000 гинэ. Тэгсэн одоо яах вэ? Би бол одоо too late bro гэж байхгүй ч юу яриад байгаа юм бэ те. Ичэд 30 настай да 25 та да тэгэхээр эцэг их байна гэж хариуцлага. За тэгэхээр амьдрал тохиолдох нь ойлгомжтой гарцаагүй ийм мөчүүдэд зориулсан хуримтлалыг л бий болгохыг урт хугацаатай мөнгө бий болгох гэдэг юм. За тэгэхээр хүүхэд төрөөл 18 нас 18 жилийн хуримтлал. За өнөөдрөөс эхлээд 100 мянган төгрөг хураагаа авах чи 100 сая төгрөг болчихно. Нөгөө хуримтлалынхаа хүч хүүгийн хүү нийлмэл хүү өгөөжөөр явсаар хагаад 100 сая төгрөг болчихно. За бүх хүн тэтгэврт гарна. Тэтгэвртээ гараад одоо ямар хүүгэндээ очиж бэрийн гар харалтай биш. Охиныдоо очиж хүргэний харцсан дор амьдралтай биш. Бас нэг юм бие даасан байдлаар амьдрах. Тэгэхэд нэг сарын нэг 2-3 мянган долларын тэнцэх мөнгөтэй байх хэвээр. За тэгвэл тэрийг одоо бий бол. За өвчин гарцаагүй. Хүн болгон одоо нэг юм ямар нэг юм өвчин тохиолдол. Тэ? Тэр нь одоо за одоо нэг 50 орчим хувийн магадaltaй зүрх судасны өвчин. За нэг 45% магадaltaй бол хорт тавдар тусан шүү дээ. Энд чинь ирж байгаа юм багхгүй. Тэгэхээр сүх далайтал үхэр амар гэдэг шиг байж болохгүй байхгүй юу? Нөгөө үхэр Монгол гэдэг буруу хэлцэг бас эндээс гарсан байх вэ гэж би бас боддог. Ирж байгаа ямыг үл огоорно гэдэг бол энэ бол тэнэглэл байхгүй юу? Үнэхээр тооцоогүй юм эрхийг бол одоо яах вэ гэж. Хүн бүр өвдөн. Та өвтөрч өвдөн одоо энэ подкастыг үзэж байгаа хүн ч гэсэн өвдөн. 40-тэй даа юу, 50-тай даа юу, 60-тай даа юу, 70-тай даа юу одоо бид мэдэхгүй. За эмнэлэгт очино. Бидэрт юу хэрэгтэй вэ те? Маш их юм өндөр төлбөр төлөх болно. Одоо эмнэлгийн зардал мардал чинь талигаа дууслаа шүү дээ. Манайх ч одоо капиталист улс болсон. Хувийн эмнэлгүүдийн төлбөр мөнгө ч одоо дийлдэхэж байсан. Тэгэхээр эндээ зориулсан одоо хуримтлал юм уу? Эсвэл даатгал гэж болно те? Хуримтлал үүсгэж чадахгүй бол даатгалаа одооноос хийлгэж явах хэрэгтэй. Тэгэхээр даатгал гэдэг маань өөрөө нөгөө талдаа яг нь хуримтлал واخгүй мөнгөний менежмент гэсэн үг. За тэгтэл одоо дараагийн хүн нас орнаа. За би эртээ харж исэн монголчууд 45 настай эрэгтэй 10 монгол эрэгтэй хүний 2 нас орцсон байж 45 гэхэд 55 таа гэхэд чи энэ тоо чи бараг 5 руу дөхөөд ирж байгаа байхгүй юу? Бараг тална гэсэн үг шүү дээ. Гэтэл 45 таа 55 таад чинь нөгөө эхнэр чинь байж л байгаа. Нөгөө хүүхдүүд чинь магадгүй коллеж их сургуульд орох гээд ч юм уу ороод байж байгаа. Нөгөө төлбөр төлдөг аавч үхээд алга болж байгаа байхгүй. 20% магадaltaй, 40% магадaltaй гэж айгүй өндөр магадлал шүү дээ. Тэгвэл амь насны даатгалаа хийлгээ. Хэр үнэтэй тэр үн мөнийн судал тий. Ингээд зайлшгүй амьдралд ирж байгаа үйл явдлуудад зориулсан мөнгөний менежмент хийхийг л бодлоо хуримтлал гэдэг. Ирхэн гарцаагүй хүн болгон тохиолдно. Тэгэхээр энэ бол одоо ерөөсөө гайхаадах юм байна. Тэ яг хөө зүгээр яагаад өнөөдөр монголчууд ихэнх нь одоо яг сүүлийн үед ихтэй их гоё өөрчлөгдөж байна. Манай шинэ үеийн манай 30-та 25-та залуучууд их бас их гоё прогрессив болж шүү. Ер нь айгүй гоё болж байна. Гэхдээ дийлэнх нь ийм байгаа гэхээр энэ боловсрал нөгөө математикийн хичээл дээр чинь хуримтлалыг зааж явах хэрэгтэй байсан. Тэ?
компаунд нөгөө нийлмэл үг гэж. Тий, ерөөсөө математикийн хичээлд нь хязгаарч амьдралд хэрэглэхгүй баган тооцоо бодоод гаргаадсан. Яг хуримтлалын тооцоог нь заахгүй. Тэгэл эргээд та бүхэн бас нөгөө яриад байгаа боловсролын реформ чинь бас энэ мөнгөний менежмент гэл энэ чинь бүх ерөөсөө бүх ухаан ингээд хоорондоо уялдаатай байна. Нэг үл ойлгогдох өгүүлбэртэй бодлогын оронд чи өнөөдөр сар болгон 20,000 төгрөг хийвэл сургууль төгсөхдөө хэдтэй болох вэ гэдэг тоо бодвол тэр хүн бас нэг арай нэг сэтлэх байх та. Харин яг за та нэг подкаст нэг ингэж хэлсэн байсан. Юунаас та inspiration буюу одоо онгодоо хөгөлс сэтэл авдаг вэ гэсэн хариуцлагаас гэж хэлсэн байсан. Тэгээ саяны тэр зайлшгүй зардал гэр бүл дотны хүн хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж байгаа хариуцлага тэр хариуцлага мөн одоо бид нар нөгөө хэлж байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй нэг ялрахдаг соёл бас манай Монгол эцэгчүүд байдаг. Дулаан орон байраар чи хангачлаа. Хоол ундыг чи аваад өглөө. Сургуульд ном зохиол төлбөртэй сургуульд явуулж гин те. Юугаар дутаасан гэж чи ингэж Монгол эцэг хүүхдэд тэг загнадаг байхгүй юу? Энэ бол хорхоо шавж хүртэл үр төлөхөө төлөө амнасаа зүйлэсэлдэг шүү. Тэгэхээр эцэг их байна, хүн болж төрнө гэдэг нь ховор хувь заяа. Тэг хүн ухаант хүн байна гэдэг бол ийм нэг ийм амтэн шиг юм ярьж болохгүй байхгүй юу? Одоо үр хөвгөхийн төлөө өөрийнхөө биеийг өгөөд үхдэг тийм хорхоо шавж байдаг юм байлээ. Чон нохоо бол одоо үр хөвгөхийн төлөө арслан бартаа тулалдаад уруулаад үхдэг юм байлээ. Тэгэхээр нөгөө ажил хийгээд олсон хэдэн төгрөгөөрөө хүүхдтэй хувц сунар авч гисэн, хоолунд авч гисэн нөгөө эцэгхийн үүрэг дууслаа гэж одоо үзнэ гэдэг бол үнэхээр хариуцлагагүй. Үнэхээр боловсралгүй хүн л тийм ярина. Тэгэхээр эцэгхийн хариуцлага гэдэг бол энэс илүү агуу. Тэгэхээр бид тэр хүүхдэд зориулсан хуримтлал. Уу яг тэр хүүхд одоо хичээлдээ тааруу байгаад сайн коллежид орж чадахгүй л тэр л үстэй. Гэтэл гай уулж нөгөө манай зарим танилуудын төр харамсалж жишээ шиг гай уулж дэлхийн топ сургууль тэнцээдэх үл яах. Тэгээд өвөө одоо аав нь одоо харин одоо хуримтлал үүсгээгүй. Гэтэл тэр хүн чинь нэг сард 100,000 150,000 төгрөг хийгээд байхад л болох байсан л мөнгө байхгүй юу те? Ердөө. Тэгэхээр тэрийг одоо хийгээгүй байх гэдэг чинь өөрөө болохгүй болчих. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг имийг ингэж айгу бодол хийлж айгу сууж ингэж тусгах хэвээр санагдаад байгаа юм. За би одоо аав байна. За би за манай хүүхд 3 настай. За эн чи одоо яах вүлээ? За гэд ингээд нэг тийм ингэж хариуцлагыг одоо яг их ингэж гүн бодоод ирэхээр хүнд маш их хүч чадал өгдөг. Хариуцлагаа ухамсарлсан хүн чинь ерөөсөө дийлдэшгүй тийм хүч болдог хгүй одоо ээж амьдтыг санаа л да одоо эм баавгаа чинь эр баавгаагаас жижиг мөртлөө бид нар бамбруушаа хамгаасан эм баавгаагаас болгоомжилж яваараач гэдэг юм уу те бэлтэргээ хамгаасан гिचээж оноос болгоомжилж яваараач гэдэг юм уу. Тэгэхээр энэ Монголд одоо ингээ харахаар та бас эртээд ярьж ирсэн шүү дээ. Ер нь эмэгтэй хүн илүү ихтгэл даамаар байдаг болчлоо. Та одоо бизнес хийдэг те. Бизнес хийж байхад ингээ эмэгтэй хүн л зүгээр байна да. Яагаад тэгэхээр Монгол эмэгтэй хүн чинь хүүхдүүдээ авч явж байгаа. Хариуцлага тийм дээ. Хариуцлага хүлээгээд байгаа учраас хүчрхэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээ Монгол эрчүүд яагаад одоо ингээд хүч чадал буураад байна гэхээр хариуцлага ингэж тээж авахгүй ямар нэг юмны өмнө хариуцлага хүлээхгүй болохоор ингээд сулрах тусам улам зүхтаах юм хам шинжинд ороод тэгээд нөө гойжуур гоншхонсон нэг юм хов жив хөөдөг ийм юмнууд болж өрөх магадлал нь өндөрсөн. За хөрөнгө оруулалт гэдэг юм зүйлийг зөвхөн хуримтлалтай хүн л хийх боломжтой. Тийш дээ. Одоо хуримтлал гэдэг юм чинь ингээд үүсэл за өнөөдөр би ингээд 100,000 төгрөг эхний сарынхаа цалингаас хийчихье. Энэ 100,000 төгрөг чинь шууд жилийн 13-4% хүүтэй одоо хөрөнгө оруулалтын санд ч юм уу, хувьцаа ч юм уу, бонд ч юм уу, банкны хадгаламж руу ингээд орно. За би энэ 100,000 төгрөгийг жил орлохгүй байлаа гэхэд жилийн дараа 115,000 төгрөг. За дараа сард би дахиад 100,000 төгрөг. Дахиад энэ жилийн дараа дахиад 115,000 төгрөг. Энэ хоёр мөнгө чинь нийлээд 200,000 биш 230,000 төгрөг. Ингээд нөгөө хоримтлалын хүч гэдэг юм чинь дэлхийн 8 дахь гайхамшиг гэдэг. Дэлхийн 8 дахь гайхамшиг гэдэг байхгүй. Дэлхийд одоо цахилгаан соронзон орны хүч гэдэг юм уу? Хүчит салхин шуургач гэдэг юм уу? Нарны одоо энэ халалтын хүч гэдэг юм олон хүч байдаг байх л дээ. Тэгэхээр дэлхийн 8 дахь гайхамшигт хүч гэдэг юм бол ерөөсөө. Тэгэхээр жишээлбэл хүмүүс энэ мөнгөө ингээд 100,000 төгрөг хоримтлуулад за чинь хөрөнгө оруулалтын санд хийчихэд тэнд мэрэгжлийн санхүүчид тэр хүний мөнгийг яаж үржүүлэх вэ гэдээ өдөржин шинжээ ажиллаж байгаа.
Та бол энд унтжил байна, хүүхдүүдтэйгээ тоглож ил байна, үндсэн ажиллаа хийж л байна. А таны мөнгийг мэрэгжлийн улсууд удирдах байгаа байхгүй юу? Яаж өсгөх үү? Яаж эрсдлээс одоо хамгаалах уу гэдгийг. Тэгэхээр энийг мөнгийг өөрийнхөө төлөө ажилуул. Мөнгө таныг унтаж байхад үржиж явах ёстой гэдэг юм ярианууд чи энэ байхгүй юу ерөөсөн. За, тэнгууд үргэлжлүүлээд асуухаар хуримтлал үүсэх тухай зөвлөгөө таны хэлсэн үг, ном, подкаст энтрийг сонсож явах одоо хит үг давтагддаг. Эрт эхлэх тухай их яригддаг. Төвчээртэй байх тухай яригддаг. Урт хугацаа гэдэг үг маш их яригддаг. Тэгээд мартах гэдэг үг их яригддаг. Тэгэхээр энэ одоо урт хугацаанд буюу эрт эхэлсэн хүний л одоо хамгийн дээд үр ашиг нь хүртэх нь тийм л хүний боломж гэсэн үг тийм. Гүү. Ерөөсөө тийм биш. Одоо 45 настай залуучууд надаас асуудаг өгөхгүй. За би ингээд 45 хүртэл ингээл яваал. Цалин юм сайхан өсөөд ахлах менежер захирал болоод яваад байсан. Тэгэл хэрэглээл идээд уугаад яваад байсан чи ингээд цалин өндөр юм шиг мөртлөө ерөөсөө нэгч төрний ингээд хадгаламж хөрөмтлөгүй сууж байна. Одоо би ингээ өнгөрлөө. Би чи 45 нас хүрчлээ. Би тэг хэлж өгөхгүй. Та 46 таа нас хүрэхгүй. Одоо нөгөө шин юу лээ 45 гэдэг чинь шинэ үеийн 35 гэдэг шиг. Та бол одоо 70 дунджаар за жоохон фитнес юм игээд хоол ундаа тохируулаад арх дарсаа багасгах юм бол 80 наслна. Дахиад 30 жилийн асуудал яригдж байгаа байхгүй юу? Гэтэл 30 жилийн хоримтлал гэдэг бол хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригд. Сар болгон 100 мянган төгрөгийг 30 жилийн хот хэдэн тэрбум төгрөгийн хоримтлалтай бол. За тэнгуут яг тэ нөгөө манай Taylor Swift-ийн дуу байдаг шүү дээ. Haters gonna hate гэдэг шиг. Одоо хүмүүс ярьж идэв. Тэр үед инфляцаараа мөнгө цаас биш болсон байж гэх шиг. Тийм инфляц байна. Гэхдээ хуримтлалын хүч бол инфляцийг дандаа хэд дахин 10 дахин нугалдаг байхгүй юу? Тэгэхээр нэг тийм хагас ямиг нэг хагас ойлгоцсон бүх ямиг нэг юм сөрөг маягаар хардаг хүмүүс нэг тийм комент өдр бичил байдгийг. Тэдрийг тоох хэрэггүй. Угаасаа бас нэг төргөж юм байна. Төрг гэдэг юм бас цаас болгочихгүй гэл явна. Би бол тэгж итгэдэг. Би ч одоо үе ерхий сайдад зөвлөөд төргийг яаж хүчтэй байлгах вэ? Доллартай харьцуулахад төрг яагаад хүчтэй байх ёстой гэдэг лобби хийж л байгаа шүү. Тасартгал хийж эдгээр чинь бас нэг хатгаж чимхэж төргөө хүчтэй байлгах бодлого гаргаж шахаж байгаа. Тэгэхэд нэг юм нэг тийм урагшгүй өнкаагүй те төрг цаас болно. Тийм байхгүй. За тэгээд одоо төргийн хүү бол бас нэлээд хөрхөн өндөр байгаа учраас тэр урт хугацаа гэдэг дээр хуримтлалын хүч гэдэг юм яг хизээ ингээд одоо боожж яг өсөж торинж эхэлдэг вөхөр 12 дахь жилээс. 3 жил 4 жил хуримтлуулаад мөнгө татах юм бол тэндээс хүүл аавна. Үндсэн хийсэн мөнгөө жоохон хүүтэй аавна. 12 жил тэсээд ирэхэд 13 дахь жилээс шууд нугараад нөгөө олон жилийн хуримтлалын хүч маань одоо цасан уруу руугаа орж эхэлдэг. Нөө snowballing effect гэж ярьдаг шин. Одоо ерөөсөө ингээд жижигхэн байсан юм шиг цасан бөмбөлөгч ингээд бүр хот тосготыг сүрүүлэх дайны том хүч болж өрдөг хөхгүй. Тэгэхээр яг хуримтлалын хүч гэдэг юм ингээд би олон математик тооцоог л харахаар ерөөсөө 12 дахь жилээс. Тэгэхээр би хүмүүст юу гэж зөвлөдөг вөхөр 15 жилээс дээш хугацаатай мөнгө л бий болгочих. Тэгвэл та ястаа өөртөө талархаад барахгүй шүү л гэж. За ингэ бодъё. 45 настай хүн чинь 15 жил чинь 60 тал байгаа байхгүй. За 50 настай хүн чинь 20 жил гэдэг чинь бүр аимшигтай нугс өссөн хөрөнгөлийн хүч авна шүү. Тэгэхэд 70 тал байхгүй. 70 гэдэг чинь шин цагийн 60 нас л байхгүй юу? 70 та хүн амьд л байж байна. Тэгэхэд гинт ингээд магадгүй одоо эхнэр нөхөртөө хэлээгөө хөрөнгөл хийж явсаар гад. За нэг 2 сая доллар байна энд. Гэт гаргаад ирвэл ямар гоё вэ гэж байгаа байхгүй тий. За тэгэнгүүт энэ маань бас нөгөө мөнгөн дүнгээр бол ялгаатай баг та. Жишээ нэг бодоход 5 тэрбум төгрөгтэй хүн байлаа гэж бодъё л та. За ямар нэгэн байдлаар 5 тэрбум төгрөгтэй болчлаа гэхэд одоогийн 20 түүнээс дээш хувийн өгөөчтэй бонд худалдаад авахад тэр чинь жилд шууд дахиад тэрбумаар өсөөд явах нь шүү дээ. Тэгэхээр саяны 12 жилийнх бол магадгүй бага дүнгийнх баг. Тэгэхээр нөгөө 45 та хүн маань тодорхой хэмжээгээр нийгмийн статус нь одоо арай дээр болцсон, цалин орлого нь арай дээр болцсон бол залуу байх үедээ хадгалах байснаас арай илүү мөнгийг хадгалж өмнөх хадгалаагүй хугацаагаа гүйцэх юм бол бүрл их үр ашиг өртөж. Тэгнь. Одоо чинь 5 тэрбумтай хүн байх юм бол 5 тэрбумаа бол би юу гэж зөвлөхөөр 5 хуваагаад хугацааг нь өөрөөр ингэж assign хийж өгсөй. Тэгэхгүй бол монголчууд яд өгөхөр
нэг цул 5 тэрбум төгрөгөөр хадгаламжийнх нь ер нь бол хүний хэрэглээ гэдэг чинь ханд цадшгүй мангас шиг хөхгүй юу. Ерөөсөө тэр хэдэн төгрөгөнд ч дуусахгүй цадахгүй. Тэгэхээр одоо чинь онгоцоор нисэхэд экономик классаар нисч болно, бизнес классаар нисч болно. 3 дахин үнэтэй. Гэхдээ яг л адилхан нэг онгоцонд нисч явал нэг эрсдэлүүлээгээл нэг цэгт очиж штэ. Яг тэрнтэй адилхан ингээд 5 тэрбум бөөнд нь авч явж хагаад гинт нэг юм найз нь ирээд амар гоё төслөө 5 тэрбум чи 10 тэрбум болгоод өгийгээд тэгээ алтчдаг байхгүй юу. Тэгэхээр мөнгөний менежмент ном юуг номлож байгаа вэхээр 5 тэрбум 5%. За 1 тэрбум төгрөгийг нь бол бүр мартаад 20 жилийн дараа л авнаа гэд хүүгийн ч авахгүй. Хүүг нь эргүүлж хөрөнгө оруулалт хийлгээд ингээ явахаар тэр 1 тэрбум чинь 20 жилийн дараа одоо хэдэн 10 тэрбумч болох юм. За нэг тустай. За 1 тэрбум төгрөгийг нь 10 жилийн дараа хэрэглэе. За нөгөө тэрбум төгрөгийг нь одоо яд чи одоо хүүхдүүдэд үлдээч гэдэг юм уу. Ингээд хувааж ягаад олон хуримтлал үүсэх хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө л гол зорилго нь тэр юм. 1 тэрбумын бол за энэгээр нь одоо янз янзын хөрөнгө оруулалтын элдв эрсдэлтэй төсөл мөслүүд хийяач гэдэг юм. Ийм логикоор ингэж хандахгүйгаас болоод залуучуудыг бас харж байхад одоо 40-тэй 50-тай да нөгөө 20 жил туулын мөсийг 7 шихэн байж олсон нэг 500 сая төгрөгөө ч юм уу 100 сая төгрөгөө ч юм уу байраа ч юм уу эсвэл магадгүй 5 тэрбум төгрөгөө алдаад юу ч хөө одоо үнсэн дээр суусан хачиг шиг гэдэг шиг ингэж шалдан сууж байгаа тохиолдлууд бас зөндөө гараад байна. Тэгэхээр урт хугацаат мөнгө бий болго гэдгийн цаад философи энэ байхгүй. За тэгвэл 5 тэрбум төгрөгийг 5 өөр хувааж байршуулах тухай яригдахтай адилтгаад нэг зүйл асуухад нөгөө хуримтлал үүсгэхэд бүтээгдэхүүнтэй хоёулаа уялдаж ярьсан. За тэгээ хүмүүс тэгдэг үгүй бүтээгдэхүүн гэхэлэр ихэнх хүмүүс хувийн бизнес ийм бодит бүтээгдэхүүн ирээнээс оруулж хаанаас ч юм оруулж ирж зарах тухай яриад байдаг. Гэтэл хоёулаа өмнө ярьж байхад нөгөө хэн нэгэнд цалин аваад ажиллаж байгаа бол тэр чин бүтээгдэхүүн гэдгийг сая хоёулаа ярьлаа. Нөгөөтэйгүр тэнд ажиллаж байгаагаа нэг ийм хүнд ажиллаж байгаа ял мэт биш. Тэр байгууллагт ажиллах хугацаанд ямар хуримтлал мэдлэгийн хуримтлал үүсгээд ямар туршлага үүсгээд явах чинь эцсийн дүндээ шал өөр төрлийн бүтээгдэхүүнийг та бий болгоно гэсэн энэ нөгөө хуримтлал хийж чадахгүй байна, мөнгө илүүчилж чадахгүй байна гэж байгаа хүмүүст илүү орлого олоход бас туслах юм шиг надад санагдсан л да. Яг үнэ. Одоо жишээлбэл би эртээд нэг хүнтэй ингэж ярьж исэн. Тэр бол гадаадад ийм зочид буудалд зочид буудлын өрөө одоо цэвэрлдэг, янзалдаг тий. Тэгэл нөгөө ороод тэр чин ор хүнжлийн даавгүй солиод тоосын соруулаад айгүй хурдан ингэж янзалдаг ш. Тэгэнгუთ манер шин одоо аргачлал гаргасан байна. Нэг цагт цэвэрлдэг бол төхөр бол 45 минутанд цэвэрлдэг болсон байна. Тэгсэн нөгөө зочид буудлын менежер нь гайхаад чи 45 минут нэг цаг одоо өчнөө л олон жил хүмүүс нэг цаг л цэвэрлсэн. Чи 45 минутанд цэвэрлж байгаа юм чинь чи бол муу цэвэрлсэн байх гээд ирээд шалгасан чинь чанарын хувьд бол ерөөсөө баг илүү шахуу дутхгүй байсан. Тэгээд чи ямар гоё юм бэ? Чи тэгвэл энэ технологи бусад одоо энэ хүмүүст яг тэр зочид буудалд өрөө болгоноос 15 минут хэмнэн. Тэгээд 300 өрөөтэй зочид буудлаас гэр эн чинь аимшигтай одоо жилийн хэдэн сая долларын хэмнэлт гэхгүй юу? Тэрийг тэр эмхтэй зүгээр тийм одоо цэвэрлэгч хийдэг энэ эмхтэй гаргачихж байгаа. Ингээд чи бол энийг ахалдаг, энийг заадаг одоо менежер бол гэсэн байгаа байхгүй юу? Энэ технологи заадаг. Тэгэхээр хийж байгаа ажлаа энэ нэг юм яал гэдэг юм уу, цалинд нь тохируулж би бага цалинтай юм чи мя юм. Надад өндөр цалин өгвөл би илүү ажилландаа гэж бодох бол энэ одоо хүний гаргаж болох эхний бөгөөд эцсийн алдаа. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэхээр ингэж бодоол цаашаа дахиж одоо өөр алдаа байхгүй тэгэл амьдрал сүрнэ гэсэн. Тэгэхээр энэ эмэгтэй бол яасан бэ гэхээр би энийг 45 минутын ингээд менежер болж байгаа. За одоо менежер болчихоор тэр юм чи илүү их мөнгө хэмнэх тэр зочид буудалдаа илүү их гой юм их боломжууд нэгдэн. Угаасаа хандлага нь зөв. Хийж байгаа ажлаа ял гэж бодсонгүй бүтээл гэж харлаа, бүтээгдэхүүн гэж харлаа, бүтээгдэхүүнээс ажирсан. Яг энэгээр бид нар зүгээр л ресторан дээр одоо гуанзан дээр буулгахад л тодорхой шүү. За би энэ бууцыг яавал илүү гоё амттай болох вэ? Яавал одоо илүү одоо хүн ингээд идэхэд дараа нь ирж идэхүүц болох уу гэж бодоол бууцныхаа орц технологиг өөрчлөөл ингээл туршаал байдаг хүн тэр гуанзан чинь байн хүн ордог. Үнэ нэмэх боломжтой бол ойчир дараа үсэн ширээ сул зогсохгүй. Одоо өнөөдөр харахад олон тэрбумын засвар хийсэн болтой тийм
ресторанууд харагддаг. Өдрийн хоолны цагаар ширээ дүүргэлт 30%-тай. 40%-тай. Энд чинь бүтээмжихгүй. Нөгөө хүчин чадал нь 100% байгаад байдаг. Гэтэл ширээ дүүргэлт 40%-тай гэдэг чинь бүтээмжийн 40%-тай ажиллаж байгаа. За тэр бол одоо тэр 100 хүнээр тооцсон рестораны галтгоо чинь айгүй хүчрхэг ийм одоо шарах шүгэ мүгээтэй бүгд дутуу ашиглагдаж байгаа. Тэгэл энэ ресторанууд дампуурж идэг байнга. Яагаад ингэж юм тэгэхээр тэр бүтээгдэхүүнээ ингэж яг тэр харилцагчид зориулж хийхгүй. Тэгэхээр ажилтан хүний хувьд бол харилцагч нь компани гэсэн үг. Магадгүй захирал нь гэсэн үг тий. Тэгэхээр тэрэндээ энэ хөдөлмөр гэдэг бүтээгдэхүүнээ сайн чанартай, чансаатай болгоод зараад ингэж явах юм бол цалин өсөд байна. Цалин өсөд байх юм бол хоримтлалт хийх мөнгө маань улам ихсээд байна. Хоримтлалтаа илүү их мөнгө хийгээд тэрийг хөрөнгөний зах дээр ороод улам их одоо нөгөө санхүүгийн эрхчлөөнд хүрэх маань ойртоод байна л гэсэн. За одоо ингэ дараагийн ярих зүйл маань хоёлаа. За хоримтлалтай болчлоо. Тэр мөнгө өсгөх боломжуудын талаар бас хүмүүст зөвлөгөө гэж бодлоо л да. Энэ зөвлөгөө маань гэхдээ нөгөө мөнгөний менежмент ном дээр бол маш сайхан ойлгомжтойгоор энгийнээр бичигдсэн байгаа. Бүр тэр бол үнэхээр энгийн гоё бичигдсэн ном байлээ. Би хүмүүсийг бас авч уншаасаа гэж бодож байна. За тэгээд би зүгээр өөрийнхөө санхүүгийн салбарт ажилддаг хүний хувьд ингээд бодоод үзэхэд хамгийн ихэнд хадгаламж гэж банкны хадгаламж гэж бүтээгдэхүүн байна. Мөнгө өсгөх. Дараа нь бонд гэж зүйл байна. Тэгснэ итгэлцэл гэж нэг юм бас байгаад байна. Тэгээ хувьцаа. Тэгснэ хувьцааны дотроо хувьцааны арилжаа гэж юм байна. Тэгснэ хөрөнгө оруулалтын сан, үйл хөдлөх хөрөнгө гэх мэт ийм олон боломжууд байна л да. Энэ бүх боломжууд Монгол хүн ашиглах боломж өнөөдөр байгаа юу? Өнөөдөр бүрдсэн мөнгөний менежмент номыг чинь Монгол хүмүүстэй зориулж бичсэн учраас яг Монголд ер нь бас яг хөрөнгөний зах маань 30 жил хөгжлөө. Тэгээ энэ бүх боломжууд бол бүрдсэн. За хөрөнгө оруулалтын санд хийж болж байна. Хөрөнгө оруулалтын санд хийх юм бол хөрөнгө оруулалтын сан цааш нь дамжуулаад эрсдлийн хуваарлаад банкны хадгаламж, хувьцаа бондууд ингээд эрсдлээ харж байгаа хийгээд өчөж байгаа. За энэ ямар учиртай вэхээр хүн өөрөө ажиллаа хийнгээ давхар хөрөнгөний зах судлаад сууж явах зав байхгүй. Эн чинь өөрөө бүтэн цагийн мэрэгжлийн ажил байхгүй. Тэр хөрөнгө оруулалтын сан гэдэг бол юу гэхээр та өөрийнхөө мөнгийг мэрэгжлийн санхүүч нарт өгсөн. Тэр санхүүч юунд хуваарлж ихийг шийдэж байгаа гэсэн. За ингээд нэг жилийн одоо нийт өгөөж өснө нэг тодорхой үе шимтгэл авчдаг ийм л бизнес. За эсвэл хүн өөрөө судалгаагаа хийгээд хөрөнгөний бирж дээрээс хувьцаа сонгоод авч болно. За бонд сонгоод авч болно. Эсвэл банкнд очиод хадгаламжаа хийж болно. За энэ тохиолдолд бол банкны хадгаламж бол хамгийн бага өгөөжтэй байгаа. Гэхдээ давуу тал нь юу гэхээр дуртай үедээ бол буцаагаад авчиж бол хэрвээ одоо мөнгө хэрэгтэй боллоо гэвэл. Гэхдээ хоримтлыг нэгэн урт хугацаанд ингэж бодож хийдэг учраас хөрөнгөний захын өгөөж бол банкны хадгаламжаас үргэлж өндөр байдаг. Энэ одоо дэлхийн ингээд сүүлийн 100 жилийн бүх улс орны ингээд графикаар нь зурхад дандаа л өндөр байдаг. Гэхдээ хувьцааны зах бол унаж өсөж идэг. Санхүүгийн мэдээлэл, телевиз, радио бол уналтын үеийг нь ингэж сенсац болгож аюух бичгээр жирийн хүмүүс хөрөнгөний захт хийхээр одоо мөнгө алдчих юм биш үү, хэцүү юм биш үү гэдэг асуудал ярьдаг. Гэхдээ бас нюанстай. Хөрөнгөний бирж дээр ч олон хувьцаа арилжаалагдаж байгаа. Буруу хувьцааг нь сонгоод авчих юм бол 10 жил хүлээгэж өсөхгүй. Тэгэхээр нөө зөв хувьцааг сонгох гэдэг маань өөрөө чухал гэсэн. Зөв хувьцаагаа сонгож оруулж чадах юм бол энэ бол хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдаг. Тэгээд манай мандал санхүүгийн нэгдлийн хувьд бол одоо энэ хөрөнгөний зах дээр ажилладаг нэг хэд хэдэн философи байна л да. Бид бол энэ value investor буюу дэлхийн одоо хамгийн баян хүмүүсийн нэг Warren Buffett гэж санхүүгийн захын одоо амьд домог зүнч гэж Омахагийн зүнч Warren Buffett гэдэг Berkshire Hathaway гэдэг $1.80 аврах том санхүүгийн корпорац байгаа. Эдний баримталдаг энэ философоор явдаг. Энэ нь бол ямар одоо философи бэ гэхээр одоо хамгийн найдвартай хувьцаануудад хөрөнгө оруулалтаа хийгээд тэг төвчээртэй хүлээ. Элдв одоо ийм янз янзын санхүүгийн хэрэгсэл, элдв мэдээ, шин загварын тренд эдгэрлүү ингэж өсчиж орохгүй шүү гэдэг. Тэг immortal компаниуд гэж ярьдаг. Хүчгүй мөнхийн компаниудад л хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ нь Warren Buffett бол Coca-Cola-гийн хувьцааг эзэмшдэг. За Bank of America-гийн хувьцааг эзэмшдэг. Тэгэхээр хийдэг судалгаа нь ерөөсөө хүчгүй мөнхийн одоо эдийн засаг хямраад унтсан ч бай, дэлхийн 3 дугаар дайн болцсон ч байж л байх компани аль нь вэ гэж судалж олвол тэр компанийн хувьцааг авдаг. Энийг value investment
value investor гэж одоо философи гэж нэрлэдэг. Тэгээд бид бол team судалгаа яаж, team одоо хувьцаа бонд руу хөрөнгө оруулалтаа хийдэг. Философитой Монголын одоо анхны групп гэсэн үг. За. Саяны дурдсан хадгаламж бонд, мэтгэлцэл гэх мэт бүтээгдэхүүнүүд хүүгийн ялгаатай байгаа нь эрсдлийн түвшнэрээ ялгаатай гэсэн үг. Тий, эрсдлийн түвшнэрээ ялгаатай. Тэгээд мөнгөө тэр дорн буцааж авах боломжтой юугүй юу гэдгээс ялгаатай. За, дээрэс нь бас хэр их элбэг дэлбэг байна гэдгээс хамаарна. Жишээ нь банкуд маш их мөнгөтэй болоод ирэхээр хадгаламжийнхаа үг буулгаад эхэлдэг. Яг тэгэхээр шинээр нэмж мөнгө татах сонирхолгүй байна. Гэтэл Монголд бол хөрөнгийн зах дээр орж ирж байгаа мөнгө бас харьцангуй ховор учраас хөрөнгийн зах дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн өгөөж нь өндөр байгаа юм. Харьцангуй. За, гэтэл нөгөө талд хувьцаануудын үн уналттай байгаа юм. Яг тэр нөгөө мөнгө орж ирэхгүй байгаа шүү дээ. Хувьцаанууд уналттай байгаа юм чи хувьцаа аваад хэрэггүй гэж хүмүүс ярьдаг. Бид болохоор ямар гоё юм бэ? Нөгөө өхөшгүй мөнхийн гой компаниудын хувьцаа чинь өртгөөсөө доошоо ороод ирлээ шүү дээ гэж. Өөрөөр хэлбэл одоо Toyota Crown машин Японоос оруулж ирэх өртгөх нь за одоо юу гэдэг чи $20,000 гэж бодъё л тоо. За 60 сая төгрөг гэж бод. Гэтэл даа хүрээ зах дээр 40 сая болоо өмчл яах вэ? Тэнгуут нөгөө санхүүгийн хэвлэл мэдээлэл чи ярьж шít. Toyota Crown-ы үн 40 сая болоо өмчлээ. Пупа энэс зүхтаацгаая гэж. Бид value investor-ууд юу гэж хардаг вэхээр бүх юмд өөрийн үнцэн гэж байдаг. Буюу өртөг гэж байдаг. Toyota Crown гэдэг машин нэгдүгээр чанартай өхшгүй мөнхийн машин мөн үү? Toyota-гийн хамгийн сод бүтээгдэхүүнүүдийн нэг мөн байна. За тэгвэл Японоос Toyota Crown машиныг импортоор оруулж ирээд татвараа төлөөд даа хүрээ дээр авчирч тавих зардал хэд вэ? 60 сая. Тэгвэл өнөөдөр үнэ хэд болцсон байна? 40 сая. За авъя гэдэг хэвгүй. Тэгэхээр хөрөнгийн зах дээр одоо энэ immortal компаниудын хувьцаа унна гэдэг бол бидний хувьд бол хөгжим гэсэн үг. Санхүүгийн хэвлэл мэдээлэх юм бол пупа хөрөнгийн зах унчлаа одоо өстой хувьцаанаас бүх зүхтаагаарэ гэдэг мэдээ гаргадаг. Энийг санхүүгийн зах сайн ойлгохгүй хүмүүс болохоор хөрөнгийн зах чи юу аюултай биш үү гэдэг байдлаар хардаг. Тэгэхээр тэр нөгөө бодит үннээсээ унтсан байх үед авах нь бодит үннээсээ давсан үнэтэй болох үед зархад ашигтай гэдэг хувилбараар уу эсвэл бүр урт хугацааны асуудал уу? Урт хугацаанд угаасаа л ер нь бол ингэдэг одоо бас товчхон санхүүгийн захын одоо зарчим байна. Хууль гэж хэлж болно те. Урт хугацаанд бүх юмны үнэн зах зээлд байгаа үнэн тэр өөрийнхөө үн цэнтэй л төгсөждөг. Тэгэхээр өнөөдөр магадгүй хойноо ямар ч баталгаа байхгүй. Хойно юу ч байхгүй. Хойно хөрөнгө байхгүй. Орлого байхгүй. Ашиг байхгүй. Крипто бол яах нь? Криптоны coin байлаа гэж бодсон шүү дээ. Өнөөдөр магадгүй хитж болж байна. Гэхдээ хугацаа өгөх гэж байгаа байхгүй. Тэр хүн тэр 0 руугаа л тэмүүлнэ. 0 руугаа л тэр бүтээгдэхүүн тэмүүлнэ. Гэтэл өнөөдөр цаанаа юм найдвартай бизнестэй, газартай, бүтээгдэхүүнтэй, үйлдвэртэй тэнд нь бас хүмүүс ингэ ажиллаж байдаг. Орлого ингэ байнга орж ирдэг. Ашигтай юм компани хувьцаа өнөөдөр унтсан байна бирж дээр. Хугацаа өгөх тэр үн цэндэл очиод өснө. Хугацаа л өгнө. Тэр нь жил байж болно, 3 жил байж болно, 5 жил байж болно, 10 жил ч байж болно. Тэгэхээр value investor гэдэг философи ч юм бол тэр хугацааг нь хүлээж чадах чадвартай бай, сахилга баттай л бай гэсэн үг юус. Үүний менежмент номон дээр бичигдсэн тэр боломжуудаас надад бол нөгөө эхлээд бонд гэдэг ерөн сонирхолтой юм байна. Хадгаламжаас хамаагүй дээр юм байна. Гэж нөгөө хөрөнгөөр баталгаажсан үнд цас гэж зүйл дахиж гарч ирээ. Тэр нь бондоос илүү найдвартай ч юм шиг санагдаад ягаад гэвэл эрсдлийн ард нь хөрөнгөөр баталгаажуулаад хаачж байгаа юм байна. Гэхдээ бонд ч гэсэн өөрөө энэ хэрвээ одоо гаргасан компани нэгүүлэх юм бол бонд авсан үнийн мөнгийг төрүүлж гаргаж өгөх юм байна гэд илүү найдвартай юм шиг. За тэгвэл бондын хүнүүд чинь 21% руу ч хүртэл явцсан. Долларын нь бүр 10% хүртээч бондууд энэ төр байна. Тэнгүүд хөрөнгө оруулалтын сан тэр бонд хоёрыг худалдаж авах ялгаа юу юм бэ? Тэгэхээр зах зээл дээр 20 бонд байлаа гэж үтэй. Тэнгүүд 20 бонд болгон чинь өөр компани гаргасан баг. Зарим компани бол одоо санхүүгийн хувьд найдваргүй. Зүгээр л хөрөнгөний захыг ашиглаж бонд усгоол казинод гэж байгаа байхгүй одоо эрсдэлтэй бизнес хийж байна. За зарим нь бол одоо үнэхээр найдвартай бондоо эргүүлж төлөх компани. Тэр хөрөнгөний захын нэг онцлог нь ийм эрсдэлтэйч бүтээгдэхүүн гарч ирж ил байдаг. Эрсдэлгүй найдвартайч гарч ирж идэг. Энийг бол төр хаадаггүй. Энд чинь капитализм чөлөө зах зээлийн чинь гол зарчим. Гэтэл мэдлэггүй хөрөнгө оруулагч магадгүй өндөр хүнд нь хууртаад
нөгөө эрсдэлтэй бондыг аваад юу өгөөж болох. Оруулсан нөгөө 100 сая төгрөг бүгдийг алдчих магадгүй. Энэ бол дэлхийд даяар байнга л одоо өнөөдөр та бүхнийг ярьж болж л байгаа зүйл. За хөрөнгө оруулалтын сан болохоор ямар учиртай вэ гэхээр мэрэгжлийн менежерүүд худалдаж авч байгаа бүх одоо бонд, хувьцаагаа судлаа сууж байгаа. Нэгдүгürt. Хоёрдугаарх нь таны мөнгө болохоор таны мөнгө шууд нэг бонд руу 100% орох биш. Таны мөнгө маш олон хүний мөнгөтэй нийлж нэг тогоонд орсноо. Тэндээс маш олон санхүүгийн хөрөнгө оруулалт руу ингээд буцаа задарч ирж байгаа. Энийгээ болохоор эрсдлийг хуваан байршуулах одоо диверсификацийн зарчим гэж. Эрсдлийг тархаан байршуулах одоо энэ зарчим гэдэг. Энэ бол эрсдлийг одоо бууруулдаг хөрөнгө оруулагч нөгөө бүх өндгөө нэг сагсанд битээ хийхгүй тийм. Тэгэхээр хөрөнгө оруулалт би бол одоо энэ бүх хөрөнгө оруулалтаас банкны хадгаламжтай ойролцоо хамгийн найдвартай эрсдэл багтай хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалтын сан гэж хэлнэ. Хэрвээ та цагтай бөгөөд завтай бөгөөд сонирхолтой бол өөрөө хувьцаа бондоо судлаад найдвартайнуудыг сонгож хийж болно. За ингэснээрээ та юу хэмнэх вэ гэхээр хөрөнгө оруулалтын санд төлж байгаа баг хэмжээний шимтгэлийг бол та хэмнэн. Гэтэл нөгөө талдаа бол та цаг хугацааны зардал гаргана. Байнга тэрийг хянжих шаардлагатай бол. Тэгэд энэ утгаараа бол Америкт бол жишээ нь над шиг ийм банкир санхүүч хүн хүртэл мөнгөө хөрөнгө оруулалтын санд л хийдэг. Яг бол миний үндсэн бизнес чинь ажил чинь одоо өөр ажил байгаа даа шүү дээ. Би инженер ч юм уу, эмч ч юм уу, одоо банкир ч юм уу. Давхар тэнд хувьцаа судлаа суuna гэдэг бол асар их энерги цаг хугацаа зарцуулна гэтэл хөрөнгө оруулалтын сангийн авж байгаа шимтгэл бол тэрнтэй харьцуулахад хамаагүй бага, надад хамаагүй ашигтай тусгаар байдаг. За хөрөнгө оруулалтын санд үйлчлэг сангаас үйлчлэг авсны шимтгэл ерөн дунджаар хэдийдэг юм бэ? За ерөөсөө тэгэл нэг 0.45%-аас хулаад 2-3% хүртэл хөрөнгө оруулалтынхаа сангийн төрөл хэр их өгөөж олж ийн үү гэдгээс ингэж хамаарч явж идэг. За тэнгүүт тэгэхээр нэг дунджаар за 1% гэж бодож ил тоо. Окей. Тэнгүүт нөгөө хөрөнгө оруулалтын сангийн өсгөж өгсөн мөнгөнд бас татвар төлөх үү? Хөрөнгө оруулалтын сан ч татваргүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан ч өөрөө татвараар дэлхийн бүх улсад чөлөөлөгдсөн байдаг. Яг тэгэхээр хөрөнгөний цахаа дэмжихийн тулд ард иргэд маань өөрөө хөрөнгө оруулалтын сангаар дамжаад хөрөнгөний цахаа дэмжиж байгаа байхгүй юу? Хувьцаа бонд ч аваад. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан бол дэлхийд даяараа орлогын ашигын татваргүй байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд би мөнгө өгөөд хариуд нь сая төгрөгийн өгөөж авлаа гэхэд сая төгрөгөндөө татвар төлөхгүй нь шүү дээ. Төлөхгүй, зарчмаараа төлөхгүй. Одоо Монгол улсын хуулиар бол төлөхөөргүй. Гэтэл миний ойлгосноор бонд бол нөгөө хөвүүц чинь Гуамын орлогын алгамтар төлөх юм билээ. Тэгэхдээ энэ дээр нэг нюанс байгаа. Хөрөнгө оруулалтын сан бонд авна шүү дээ, тий. Тэгэхээр яг тэр наад татвар чинь бол төлж байгаа шүү. Зөвхөн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад давхардуулж татвар бол байхгүй. Зөв. Тэрийг бас тэр нюансыг бас ойлгож бодох хэрэгтэй. Тийм. Давхардсан татвар бол байхгүй л гэсэн. За тэнгууд дөрөв байсан гоо Монголын одоо хөрөнгөний зах зээл хувьцааг авж байгаа хүн алгаа гэдэг. Энэ яагаад ингэж байгаа юм бол нөгөө мэрэгжлийн хөрөнгө оруулагчид нь байхгүйгээс болж байгаа юм уу? Ямар учиртай бол мэдлэггүйгээсээ болж гэнэ гэсэн. Ер нь яг нь Монголын төр засагт нэгдүгürt итгэх итгэл. Монголын төр гэдэг чинь нэг юм манай одоо гудамжинд нэг бата гэж залуу байдаг. Тэр бол одоо хэлсэн үгэндээ хүрдгүү арх таар суудаг, эмоц ихтэй. Нэг өдөр л гоё юм яриад маргааш нь өөр юм ярьцсан явж идэг бол бид бататай хамтарч нэг юм хийхэ болчихно доо. Энд чинь нэг тийм хүний имиж байгаа даа шүү. Тэгэхээр Монгол төрийн имиж нэг юм сүүлийн 16-7 жил жоо сөрөг тогтцсон байна. Тэгэхээр энийг бид бол засах төрийн цогц үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. За тэгээд Монголын төр бол боломжийн залуу юм байна гэдээ итгэжвэл Монголын хөрөнгөний захир бол гадны хөрөнгө оруулалтын сангууд орж ирээд энэ хувьцаа бонд ч аваад ирэхээр нэг үн ханьж ерөөсөө дээшгээ явж игнэ. За хоёр дахь нэг фактор байгаа. Улс болгонд зээлжих зэрэглэл гэж байдаг. Улсын төрийнхэн зээлжих зэрэглэл гэсэн үг. За энэ зээлжих зэрэглэлийг бол одоо 3А, 2А, 1А, 3B, 2B, 1B, 3C, 2C, 1C, D гэдэг ингээд ангилдаг. D гэдэг бол дампуурсан гэсэн үг. За C ангил гэдэг бол дампуурхад ойрхон байна гэсэн үг. За 3А гэдэг бол оруулсан мөнгө эзэж алдахгүй гэсэн зэрэглэл байхгүй юу? Гэтэл өнөөдөр Монгол улсын зэрэглэл болохоор 1B 2B хасахтай ингээд байгаад байгаа. Гэдэг чинь нэг юм эрсдэл рүү юу орчих гээд байгаа, C болчих гээд байгаа юм шиг юм зэрэглэл гэсэн үг. За тэгэд
Дэлхийн бүх хөрөнгө оруулалтын сангууд бол одоо 140-50 их $80 удирдах юм л да одоо. Энэ сангууд бол Монгол руу орж ирэх хүсэж байна. Гэтэл энэ бүх сангууд хөрөнгө оруулалтын бодлого гэдэг баримтчгтэрээ 3B буюу түүнээс дээш зэрэгтэй улсад оруулаа гэж заасан байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө 1B байгаа улс руу чи яаж орох юм? Ингээд зогсоосон. Гэтэл энийг бол одоо би бас Монголын төрд олон жил хэлж ярьж байна. Монгол төрийн засгийн газрын гэсэн үг шүү дээ. Зорилго нь 3 жилийн дотор Монгол улсын зээлжих зэрэглэлийг 3B болгох гэж зорилго тавиал ажиллаад өөр юу ч хийх хэрэггүй байхгүй. 3B боллоо тэр моментод дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд шаагилдаал ороод ир. Яг тэгэхээр Монголын нөгөө нэг импорт компаниудын чинь хувьцааны үн хямдхан байна, бондын өгөөж боломжийн байна, банкны хадгаламж чинь өндөр байгаа байхгүй. Эннээс болоод бүх хөрөнгө оруулалт хаагдчихад байгаад Монгол банк, сангийн яам, ерөнхий сайд яагаад одоо болтол үе ерөнхий сайд нар ингээд сонсохыг ч хүсэхгүй, ойлгохыг ч хүсэхгүй би одоо бүр гайхаад нэг бол би мэдрэл муутай, нэг бол тэдэр мэдрэл муутай гэсэн ингээд сууж байгаа. Ер нь бол за ийм л энгийн уул нь улс орон удирдах бол. Монголд танаа одоо тэр нөгөө хөрөнгө оруулалтын сан Монголын тэр иммортал компаниудын хувьцааг бас одоо хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан хүмүүст авч өгдөг. Тийм шүү дээ. Манайх судлал иммортал компаниуд бид нар алийг иммортал гэж үзэж байгаа ярьдаг. Хөрөнгө оруулалтын хороо гэж манай дээр ажиллана. Хороон дээр хөрөнгө оруулалтын алба гэж байна. Тэр алба маань судалгаануудаа хийгээл хороон дээр танилцуулал хорооноос хөрөнгө оруулалт их шийдвэр гаргаад авдаг гэсэн. Тэгэхээр нөгөө S&P 500 гэж нэг индекс байдаг юм биш үү? Тэгээд тэрний нөгөө сүүлийн хэдэн жилийн чөлөө хувьцааных нь өмнө харахад ер нь 10-аас 11% өгөөчтэй байгаад байдаг гэдэг шиг Монголд бас тийм индекс байдаг. Монголд яг хөрөнгөний биржийн топ 20 индекс гэдээ байгаа. Гэхдээ тэр индексийг бол одоо нэг хүмүүс анхаардаггүй гэх юм уу? Манай хөрөнгө оруулалтын сангууд бол одоо дунджаар нэг 14-өөс 15% өгөөчтэй ажиллаж байна. Тэгэхээр бас банкны хадгаламжаас бол өндөр. За бондоос арай бага. Гэхдээ эрсдэл бонд гэдэг чинь нөгөө нэг бондыг яриад байгаа шүү дээ. Бид бол эрсдлийг тархан байршуулж байгаа учраас бид эрсдэлтэй юм хийхгүй. Хамгийн эрсдэл багтаа хөрөнгө оруулалтыг сонгож хийж байгаа учраас энэ бол тун боломж өгөөж. Энэ хуримтлалын хүч болж чадахгүй бол болно. Энэ бол маш том хуримтлалын хүчийг бол авчиж чадна. Хүмүүс ингэж асуувал та юу зөвлөх вэ? За 10% өгөөчтэй Монголын долларын бонд байна. Нөгөө дөрөвний S&P 500-гийн одоо хувьцааг авах хоёрын алийг ав гэж зөвлөх. Өгөөж нь баг адилхан шахав. Яг одоо бол би S&P-г зөвлөхгүй. Яагаад вэ гэхээр өнөөдөр ингээд 2026 оны 6 сарын яриа тий та хоёр яриа. Яг өнөөдрийн байдлаар бол Америкийн хувьцаанууд маш өндрөөр үнэлэгдсэн байна. Overpriced болсон гэсэн. Overpriced буюу хит өндрөөр үнэлэгдсэн байгаа юм. Дэлхийн хит өндөр гэдгийг бид юутай харьцуулах вэ гэхээр Америкт яг ижил бизнес хийдэг, адилхан 50 сая харилцагчтай, адилхан ундааны үйлдвэр, хятад улсын яг 50 сая харилцагчтай, адилхан ундаа үйлдвэрлэдэг, адилхан технологитой үйлдвэртэй харьцуулахад ямар нэг харьцуулчдаг байхгүй. Тэгэхээр Европын, Хятадын одоо энэ Азийн бас бар улсуудын хувьцаатай харьцуулахад Америкийн хувьцаа маш өндрөөр үнэлэгдсэн байгаа болохоор нэг бол Америк өсөлтөнд зогсоод эднэр үнэлгээ нь өснө. Нэг бол Америк эдний түвшин рүү унана. Аль ч тохиолдолд эрг сонсохдохгүй гоц. Тэгэхээр хөөс үүссэн. Нөгөө шаарыг ингээд хийлээд байхад тэгээ нэг өдөр пасгаа хагардаг шүү дээ. Тим юм болох болов уу гэж санхүүгийн шижээчнэр ер нь сүүлийн 5 жил болгоомжилж байна дөө. Ковидоос хойш ерөөсөө одоо тасралтгүй пуужиндаад өссөн. Тэгээ бидэд бол яг одоо бол жоохон болгоомжил зөвлөн. Магадгүй бидэд бол одоо хятадын хувьцаа сонирхолтой байж болох юм гэж. Ягаад тэгэхээр тогтсон зах зээл компаниуд нь одоо менежментийн технологи, менежментийн арга зүй, гүйцэтгэх захирлуудын ур чадвараар л одоо Америкт тэнцээд ирчлээ шүү дээ. Тэг энэ ч айгүй чухал фактор байхгүй юу? Тэгэхээр мандал asset management гадны хувьцаанд хүртэл тархан байршуулдаг эрсдлийг. За манай зарим хөрөнгө оруулалтын сангууд бол зөвхөн гадагшаа орж байгаа сангууд байгаа. Ер нь бол дийлэх хувьцаануудаа бол бид нар Монголдоо зөвхөн хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд яваандаа бид нар гадагшаа оруулах бол тэрийгэ зарлаад ингээд оруулаа. Гадагшаа орно гэдэг маань өөрөө бас эрсдэлтэй. Ер нь бол. Тэгэхээр тэрийгэ нөгөө хөрөнгө оруулагчдаа сайн мэдэгдэж ойлгуулж иж орно гэсэн үг.
За та бол ер нь дандаа л тийм тэрслүү тэгсэн мөртлөө эцсийн хэрэглэгчийг айгүйх бодсон ийм шийдлүүдийг бүтээгдэхүүндээ шингээхийг ярмилцдаг хүн. Хоёулаа хоригдлол болон хөрөнгөний зах зээлтэй холбоотой ярьж байгаагийнх танай мандал санхүүгийн нэгдлээс хэрэглэгчдэд санал болгодог тийм онцгой ямар бүтээгдэхүүн вэ? Манайх ерөөсөө нөгөө мандал хуримтлал гэдэг бүтээгдэхүүн байж байгаа. Тэгээ энэ маань одоо 100 гаруй мянган хөрөнгө оруулагчтай болцсон. Тэгээд 100 одоо 20 орчим мянга болж байгаа хаа. Тэгэхээр ийм олон хүмүүсийг хуримтлуулах дадалд ингэж сургаж нэг талаас нөгөө талаас нь хуримтлалын боловсрол олгоод тэг нөгөө боловсролын яамны хийх ёстой байсан ажиллахгүй. За дахиад дээрэс нь ингээд өргүү зардалд явчихсан мөнгөний ингээд нэрэн дээр нь хуримтлуулаад. За эргээд эн чинь хөрөнгөний зах руу бид Монгол улсын сүүлийн 36 жилийн хөрөнгөний захын хөгжлийн түүхэнд 120 мянган хүнийг Монгол улсын хөрөнгөний захтай холбосон бүтээгдэхүүн энэ багхгүй юу. Тэгэхээр мандал хуримтлал гэдэг энэ сан хөрөнгө оруулалтын сан шүү дээ. Энэ санд бол одоо эртээд Монгол улсын ерөнхийлөгч хаанхыг одоо алтан гадсаар нэг байгууллагыг шагнаад байсан да. Мартчихлаа. Энэ нэг тийм төрийн үйлдвэрийг шагнаад байсан да. Мандал хуримтлал санд Монгол улсын ерөнхийлөгч алтан гац одоо хөсөд. Эн чинь нэг бүтээгдэхүүн мөртлөө одоо ингээд 8-9 гайхамшигтай юм буянтай үйлдэлийг ингэж Монгол улсад хийж өгч штэ. Тэгэхээр энэ хөрөнгөний бирж санхүүгийн зохицуулах хорооны нөхдүүд бол одоо хөрөнгөний засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийн энэ бүтээгдэхүүнийг үнэлж шагнах хэрэгтэй байхгүй. Яг л энэ чинь 120 мянган хүнийг хөрөнгөний зах руу татна гэдэг чинь өөрөө бүтээгдэхүүн хөгжлийн тэр бүтээгдэхүүн өөрөө ингэж төгс боловсрсон байдал. Тэр таны түрүүний ярьдаг контрариан гэж ярьдаг. Тэгээ дээрэс нь эцсийн харилцагчийг бодсон байдал. Нийт эдийн засгт үзүүлэх нөлөөг бодсон байдал ингээ нотлогдож байгаа байхгүй өөрөө. Дараагийн юм бол бид нар энэ даатгалыг бас онцолж хэлмээр байна. Даатгал гэдэг чинь өөрөө бас л нэг юм хөрөнгө оруулалтын л хэрэгсэл байхгүй юу? Тэгээд бас баруунд ярьдаг штэ. Тэр нь самсруу зүйл биш. Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол даатгал шүү гэж. Яагаад тэгэхээр 500 мянган төгрөг ч юм уу за сая төгрөгөөр машина даатгуулчаад хэрвээ эрсдэл тохиолдвол 20 сая төгрөг буцааж аавна гэдэг чи одоо өөр ямар тийм төснийгөө 20 үржүүлж авдаг нэг жилийн дотор ямар тийм бүтээгдэхүүн дэлхийд байдгийг. Тэгэхээр амь насны даатгал байна. Хүн бүр өвтгөн тодорхой юм чи эрүүл мэндийн даатгал байж байна. За машин тэрэг одоо тий мөргөлдөх. За байшин шатах жилдээ л ер нь бол өдөрт 10 байшин шатчихэд юм Монгол улсад. За томоохон одоо энэ худалдааны төвүүдээс шатааг үлдсэн юм байгаа мó ер нь Монголд тий. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчид яагаад хөрөнгөө даатгахгүй байна вэ? Яг то бизнес хийнэ гэдэг чинь ерөөсөө эрсдэл. Эрсдлээ удирдах чаддгүй хүн бол ашиг орлогыг мартах гэж байгаа шүү. Тэгэхээр Герман, Япон бизнес эрхлэгчид яагаад дэлхийд их мундаг хүлээн зөвшөөрөгдөв гэхээр орлого бодохоос өмнө эхлээд эрсдлээ хаадаг. Тэрнийхээ дараа маркетингаа хийж эхэлдэг шүү дээ. Манайх бол баахан орлогынхоо төлөө явж байгаад гинт нэг өдөр том эрсдэл учирдаг ийм юм бас байгаа. Тэгэхээр даатгалыг бол ер нь аягүй сайн судалж мэдэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. Яг даатгалын тухай асуух гэж байсан нөгөө бүх өндөө нэг сагсанд би бүү хий буюу тараан байршуулахын адилаар ерөөсөө эрсдлийн менежмент энэ олон санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг буруу зөв байсны эцэст эрсдлийг хаах бас боломжийг бүрдүүлдэг буюу ямар нэгэн санхүүгийн бүтээгдэхүүн авсан баг тэрийг даатгуулж болтгоо. Би одоо энэ бонд авчлаа. Эннийхээ аюулгүй байдлыг гэхүү, энэ нэргэн төлөгдөхгүй байх гэхүү, энийгээ даатгуулъя гэдэг юм байдаг. Дэлхийд ер нь тийм даатгал үе гарч ирээд тэгээд алга болоод байдгийг. Тэгээд одоогийн түвшинд бол ер нь байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр бид яах вэ гэхээр хуримтлалууд үүсгэж байна. Тэгээд хуримтлалууд маань өөрөө мөнгө таны төлөө ажиллаж явах хэрэгтэй унтчих чинь. За энэ маань бонд, хувьцаа, банкны хадгаламж гэд янз янзын хэрэгсэл рүү орж явах хэрэгтэй. За нөгөө талд нь бид өвдгөн тодорхой учраас эрүүл мэндийн даатгал хийх хэрэгтэй. За машин чи явж идэл нөгөө лизингээр авцсан өндөр үнэтэй машины чинь хүн амьтан ирээ мөрөгчдөг юм уу? Дугуй муу буудаад онголтдөг юм уу те? За инхээр эн чинь хөрөнгөө даатгуулсан байх хэрэгтэй. Нөгөө цуслангийн 300 саяын байшингаа даатгуулсан байх хэрэгтэй. Жишээлбэл 300 сая төгрөгийн цуслангийн байшингийн одоо хураамж нь жилийн хэдий 300 мянган төгрөг юм. Үнийн дүнгийн 0.1% шүү дээ. Тэгэхээр 300 мянган төгрөг гэдэг чинь өөрөө сарын хэдийн те 25-6 мянган төгрөг.
25,6 мянган төгрөгөөр 300 саяхан эрсдлийг хаачна гэдэг. Тэгэхээр хямдхан бохгүй юу. Тэгэхээр одоо ашигтай хөрөнгө оруулалт. Тэг иймэрхүү маягаар ингэж хослуулаад ингээд бүх юмаа ингээ хаачих юм бол одоо санаа амрал амьдрах гэдэг байгаа байхгүй юу. Дараа нөгөө хүүхд 18 хүрсэн чи коллежийн мөнгөнд бэлдээгүй яанаа ч юм уу. Өөстө айгуу гоё ажил хийгээ явжсэн чи гинт үхээд өгсөн. Хүүхэд жухт нь одоо ядуучуудыг нэг шилжих гээд байдаг гэл. Зөндөл та бидний иргэн тойронд байдаг ш. Айгуу гоё гэр бүл байсан. Аав нь одоо гинт нэг өдөр одоо цус харвдаг ч юм уу яадаг ч арх ууж байгаа ч юм ингээд үхээд өгдөг. Тэгсэн нөгөө нэг гоё коллежид орно яана гэж мөрөөж исэн нөгөө хүүхэд чи ингээд шууд л нөгөө амьдралын чанар нь ингээд дундаж айлуул ядуурал ингээл те ингээл нэг төвшин буурал ингээл ирнэ гэдэг чинь өөрөө айгүй хариуцлагагүй үйл явдал байхгүй. Далд ухамсар хөрөмтлөлтэй хөрөнгө оруулалттай яаж холбогддог вэ? Ерөөсө хариуцлагаар л дамжиж. Хариуцлага ингээл хүн ухамсарлна гэдэг чинь далд ухамсартаа л ухамсарлаа шүү. Тэрнээс айгүй олон том компани ингээд гүйцэтгэх захирлууд байдаг. За улсын одоо Монгол улсын үе ерөнхий сайдныг харъя. Хариуцлага ухамсарлаж байгаа хүнээс хариуцлагатай үйлдэл гардаг. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдын нүдээр харахад Монгол улсад тулгамдаад байгаа асуудал нь оюу толгой 5 толгой биш байхгүй юу? Энэ бол өчүүхэн жижигхэн орд. 30-40 жилийн дараа олборлоод тухайд дуусгал орд. Энэ тэр ерөнхий сайд падли байхгүй. Хариуцлага ухамсарлсан ерөнхий сайд харахаар боловсрал, эрүүл мэнд, таргалалт, чихрийн шижин, хор тавдар. За энэ боловсралгүй байдал оркжилт те. Санхүүгийн боловсрал байхгүй. Мөнгөө удирч чадахгүй нэг байдал. Хүн хүнээ хүндлэх ёс, хүнлэг байдал. Тэ ёс суртахуун. За энэ Улаанбаатарын төвчрэл. За эргээд нөгөө хөдөө амьдарч байгаа малчин хүүхдийн одоо боловсролын асуудал, нийгэм эрүүлэхийн асуудал гэдэг. За нөгөө Монгол малын махч одоо эрүүл сарвал байж чадчихна. Тарга твэрээ авч ийн. Ийм асуудлуудыг нэг ч ерөнхий сайд сүүлийн 36 жил барьж авч хийхгүй байна гэдэг чинь өөрөө ямар ч хариуцлагын мэдрэмж байхгүй. Юуны ямар улсын ямар ерөнхий сайдын юу албан тушаал авснаа огт өчүүхэн төдий ингэж мэдрээгүй амьтад л очиж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээл харахаар хаана мөнгө байна гэж харахаар 5 толгойд өгдөг. Хаана мөнгө байна оюутлоо. Тэгэл хаана мөнгө байгаа хэрүүлээ өгөөл тэгэл улсын хуралтайгаа нийлэл хэвлэл мэдээлэлтэйгээ хэрэлдчихдэг байхгүй. Яг энтэй адилхан эцэг хүн, их хүн. За гэр бүлгүй байсан залуу хүн чинь өөрийнхөө өмнө хариуцлах хэрэгтэй шүү. Өөрийнхөө энэ хүн болж төрсөн энэ гайхамшигтай ховор хувь заяаныхаа өмнө хариуцлах хэрэгтэй байхгүй. За би хүн юм бол би яах вэ? Би ёс зүйтэй амьдрах хэрэгтэй. Би зөв хүн байх хэрэгтэй. Би эрүүл байх хэрэгтэй. Би урт наслах хэрэгтэй. За би тэгээ эхнэр хүүхэдтэй болохоор би яах хэрэгтэй. Гэт энийгээ бодоо. За би тэгвэл эрүүл мэндийнхээ эрсдлийг даатгацсан бэ. Эхнэр хүүхдээ зовоогоод, ах дүүсээ зовоогоод байраа зараач тэгэж ингээч гэд гүгээд ээж болохгүй шүү. Тэгэхээр би эрүүл мэндийн даатгалаа хийлгэж, би эрүүл мэндийн хоримтлаа хийлгэж, тэтгэврийн хоримтлаа хийлгэж, боловсролынхаа хоримтлыг хийлгэж гэдэг энэ хариуцлага ч нөгөө далд ухамсардах энэ одоо хариуцлага ухамсарлаж би яах гээд амьдраад байгаа. Нөгөө философи та бүхэн яриаддаг би хинбэ? Би яах гэж хүн болж төрсөн. Амьдралын мөн чанар гэж юу юм гэдэг энэ далд ухамсарын төвшнөөс ингэж юу гарах байхгүй. Тэгээд далд ухамсар чинь бөө эмоцоор дүүрсэн. Бөө стрессээр дүүрсэн, бөө депрессээр дүүрсэн, бөө айдас хүйдэл сэтгэл түгших хам шинж цочдог мочдог гарын алга малга нь хөлөрдөг шүн 4 цагт хар дар зүүдэлдэг энэ бүх юм чи ерөөсөө тэр хариуцлага гэдэг юм далд ухамсарт ерөөсөө ухамсарлахгүй ерөөсөө бөө эмоц, бөө айдас, атаа жөтөө, атаархал дандаа юм бузар юмнуудаараа ингээд далд ухамсараа дүүргэж тэр зэрэг чинь тэр хүн чинь одоо ядарч туйлдаад одоо үхэлгүй яах вэ те. Би нэг эртээд нэг CEO хүнийг загинсан. Айгуу гоё CEO гоод. Нэг л их л тийм ядарсан царайтай, нэг л их туйлдсан царайтай. Би тэгэл за сайхан компани байна чамд. Сайхан хамт олон чамд байна. Сайхан харилцагч нар байна. Энэ агуу сайхан Монгол улс чинь байж. Сайхан албан тушаал. CEO гүйц захирлэмж өндөр цалин авчид. Яасан бэ? Яагаад ингээд уруу дорой царайлаад ийм элгээ өвцсөн би ийм подч хүртэл нэг ийм болцсон царай чин хүртэл нэг ийм яг ийм зодуулсан ийм гойжуур юм шиг ийм царайтай ийм байгаа юм бэ гэдгээ би хэлэхгүй чамд ерөөсөө л нэг асуудал байна чамд эго байна
чиний энэ амиа хичээх энэ selfish гэж ярьдаг те эгоцентрик гэж ярьдаг. Би ерөөсө чиний толгойд аимшигтай том би л байна. Би. Надад. Намайг. Чи ам ангаагаал би. Асуудал гарвал ам ангаагаал над чамаас юу ч хамааргүй дандаа л өөр хүнээс хамаарсан байх. Салхи буруу салхисан, нар хурцаар шарсан. Тэгээ чиний эго ч бүр ингээд дэндүү том болоод тэрнээс чинь болоод чиний далд хумсар чи ерөөсөө ингээд дан айдас хүн болгон чам руу дайраад байгаа ч юм шиг. Хүн болгон чамаас улгаалах гээд байгаа ч юм шиг. Хүн болгон чиний дайсан юм шиг чиний эгогоос чинь болоод далд хумсар чи эмоцтой идэгдээд чи сүрж байгаа мэдэж гин үү? Чи энэ маягаараа гүйц цэцэрлэгийн албан тушаалыг алдаад удамжинд гарна шүү. Тэгэхээр наад эгогоо болоо. Тэгэхээр бид бол та бол танд чи чамайг чамд та танд таныг бид хамтдаа гэдэг энэ төлөөний үгээ өөрчлөхийн тулд та хариуцлага авах юмсрлаа. Өөрийнхөө өмнө хүлээж байгаа энэ хамт олон үр хүүхдийг өмнө хүлээж байгаа хариуцлага авах юмсрал. Тэгээ айгүй олон эцэг эхчүүд би үр хүүхдийнхээ төлөө амьдрдаг гэж ярьдаг байхгүй юу? Яг үндэ амьдрдаг уу? Амьдрахыг хүсдэг байхгүй юу? Амьдрч чадахгүй байгаа учраас тэрэндээ бантаад амаа ангаах болгондоо би үр хүүхдийнхээ төлөө амьдрдаг гэж ярьдаг байхгүй юу? Хин нэгэн хүн би үр хүүхдийнхээ төлөө зүтгэл үр хүүхдийнхээ төлөө ажил хийгээд байна гэвэл би бол ер нь хардаж хар гэж зүйлдэг байхгүй юу? Наа чи ер нь бол худлаа яриад байна. Яагаад тэгэхээр эгогоо тижиж үр хүүхдийнхээ төлөө ерөөсөө хариуцлага хүлээгаагүй. Үр хүүхдийнхээ төлөө нэг ч минут санаа зовдөггүй. Тэрний төлөө яг үндэ ажиллаагүй болохоор далд хумсар чинь бас агуу учраас хилээд байхгүй. Новшоо чи ер нь хуурамчаар жүжиг тоглоод биш үү гэдэг хилээд байгаа болохоор бантаад бандсандаа нөгөө ичсэн хүн ална хулгаачиг бариараа гэж орилдог энэ манай ард түмч ерөөс дан стратегийн зүрх хөхтэй шүү дээ. Ерөөсөө дан доо стратегийн зүрх хулгаачиг бариар би үр хөхтөхөд төлөө өөрийгөө золиосдог гэж ярьж байгаа хүнээс бол болгоомжл тэр хүн үр хөхтөхөд төлөө ерөөс ямар ч хариуцлага хүлээдэг гэсэн. Тэгэхээр таны асуултад жоох удаан хариуцлаа. Ерөөсөө энэ хариуцлага бусад хүний өмнө хүлээж байгаа хариуцлага ухамсарлаад ирэхтэр чил ерөөсөө энэ наад тэр хоримтлал үүсгэх сэтэл мэдэл бүх юм чи ингээл бий болно шүү дээ. Сая тэр нөгөө хүүхдийн төлөө амьдрдаг гэдэг нэг уншиж ирсэн сошиал дээр л явж ирсэн. Яг үндэ бол энэ одоо ном сурахгүй надаас салахгүй лай болох үе дээ гэж одоо эцэст нь өөрийнхөө бодож тэр сургалтын төлбөрийг энэ төр олдог гэсэн нэг тийм гаргалгаа ярьж ирсэн байхгүй. Тэгэхээр бас яг эцсийн дүндээ хүн үгтэйхээс илүү хувиа удсан байх магадлал бас байж болох юм гэдэг үг зүг болно. Яг уу янз янзаар л тайлбарлалт юм байна. За сая хоёлаа ярьсан нөгөө хувьцааны үнийг өсгөх тал дээр засгийн газрын хийх ёстой ажил бол юу байхыг сая ойлгосон. Тэгэнгүүт хуримтлалтай үнийн хувьд бас нэг айх ёстой зүйл нь инфляц гэдэг зүйл нөгөө үнийн хуримтлалыг хөрөнгө оруулалтыг өгөөжийг бууруулахад нөлөөлдөг хүчин зүйл. Гэтэл инфляцтай холбоотой түүний өсөлтийг бас л засгийн газартай холбож ойлгодог. Тэгэхээр сонгогч хүний хувьд давхар хуримтлуулагч, хөрөнгө оруулагч хүний хувьд иргэн хүмүүс ямар шаардлагыг засгийн газарт тавих ёстой. Ерөөсө бүтээмжгүй мөнгийг л эдийн засгт хэвлж оруулж болохгүй. Тэгэхээр эдийн засгт одоо төр засгийн газараас нийлүүлж оруулж байгаа бүх мөнгө тэр бүтээгдэхүүнийг худалдаж авахд чиглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй юу ч хийгээгүй байхад Эрдэнэс 5-7 хишиг гээл 250 мянган төгрөг 3 сая төгрөгөнд хүнд авчаал 500 тэрбум төгрөг таргаач. 500 тэрбум төгрөг гэдэг чинь боловсролын реформ хийчих мөнгө шүү дээ. Дэлхийн түвшний боловсролтой Нью-Йоркод одоо Лондонд очиж өрсөлдөх залуучуудыг бэлдэх реформ хийх мөнгийг зүгээр л эрээний хог болгоо иччих байхгүй юу? Нойлын цаас болгоо иччих. Ийм сахартай ундаа болгоо иччихгүй. Энэ амар би эдийн засгчнууд маш их харамс. Зөвхөн нэг улс төрчийн энэ эго одоо гой ард түмэнд таалагдах гэсэн одоо энэ өчүүхэн төдий эго гэдэг юмнаас болоод ард түмийн өнгөийг буцаагаад бүтээмжгүй таргаа иччих. Тэгэд эн чинь инфляцийг бий болоод. Тэгэл тийм тэтгэврийн зээл тэглэнэлгэн тийм мөнгө тараалгэн ийм малчтад ийм мөнгө өгөл газар тариалж идгээл ерөөсө багш нар тэрэнд эндгээд ингээл ерөөсө энэ бүгдийн ард талд ямар ч энэ төрийн ухаанч байхгүй, эдийн засгийн ухаанч байхгүй, санхүүгийн бүх дэлхийн онлын эсрэг. Зүгээр л нэг ийм ямар ч боловсралгүй нэг ийм орк улс төрч өөрийгөө одоо ард түмнээр алга ташуулах гээд тэгэд яг хамгийн харамсалтай мэдээ ард түмэн ерөөсө алга ташдаггүй шүү дээ. Ерөөсө талархдаггүй.
Тэгэд алга ташигвах гэсэн юм хий хоосон юм фантаз мөрөөдлөөсөө болж ингэж. Тэгэхээр энэ 500 тэрбум төгрөг гэдэг юмар чинь бид үйлдвэр бариад зам бариад ядаж. Эсвэл нэг онгоц худалдаж аваад Боингийн онгоц чинь хэд байдгийг нэг 300 тэрбум төгрөг байдаг юм. Тэ? Нэг Боингийн онгоц худалдаж аваа мятаа өгөхөд тэр чинь нэг хэдэн жуулчин зөөгөөд бас нэг жилийн бас нэг 50 сая бакс өгөндөө биднэрт. Ингээд 500 тэрбум төгрөг байтугай 5 сая төгрөг хүртэлийг юм чинь үр ашиг буюу нөгөө бүтээмжид нь зориулж зардаг штэ. Одоо Монголын компани бүх захирлууд бүх бизнес эрхлэгчид 500 мянган төгрөг хүртэлийг яаж өгөөжтэй зарцуулах үгээд үүлээ үзээд хуруу хумсаа хуглаад ингээд энэ улсыг босгохгүй явж хахад зүгээр нэг орк улс төрч гарч ирэл 500 тэрбум ба тараалаа хайр мөнгө. Тэгэхээр 500 тэрбум төгрөгөөр бид газар тариалан хөгжүүлж болно. Бид дэлхийн түвшний юм газар тариалангийн технологи бид нар оруулж ич болно. 500 тэрбум төгрөгөөр бид нар нэг аймгийн мал аж ахуйг бид нар эрчимжүүлж болох байхгүй юу? Тэгэхэд 3 сая хүн тараачгаа нэг хүн 200 мянган төгрөгөөр юу хийх юм? 200 мянган төгрөгөөр юу хийх өнөдөр? Гараад нэг хэдэн удаа ганцанд ор найзуудтайгаа пи уугаад дуусгах мөнгө шүү дээ. Тийм ээ? Нэг байх. Тэгээ нэг цамц өмд аваад дуусгах мөнгө шүү дээ. Нэг пүүз аваад дуус. Энэ бол үнэхээр харамсалтай энэ бол. За, асуултаа дууссан. Тэгээд үзэгчд маань бас хэрэгтэй зүйлийг сонссон гэж би бол итгэж байна. Яагаад тэгэхээр би бол бас хуримтлал хийхэд оройтно гэж байдаг гэж дотроо боддог байсан. Нэрээ бас буруу бодож ирсэн байна. Тэрийг ойлголоо. Хоёрдугаар тэр хамгийн сүүлд хэлсэн буюу таны уран хумсаа хуйхлан байж хуримтлуулсан мөнгийг үнгүүдүүлж байгаа янз бүрийн үйлдэлд дандаа үгүй гэж хэлж байгаасаа энэ бол таны өөрийнхөө хөрөнгийг хамгаалж байгаа айгүй том хамгаалалт юм байна гэдгийг бас ойлголоо. Тэгээ үзэгчд маань ганц зургийн маань бичсэн тэр мөнгөний менежмент, санхүүгийн философи гэсэн номыг заавал авч уншаарай. Тэн дээр таны одоо ирээдүйд үүсч болох хариуцлагыг чинь тухтайгаар зовлонгүйгээр даван туулахад туссан маш олон мэдлэг зөвлөгөөнүүд байгаа. За ингээд дараагийн дугаараар ирхэн уулзлаа баяр та. За сайхан ярилцлаа баярлалаа.